За сайн байцгаана уу? Өнөөдөр та бүхэндээ Шатлал гээд Солонгосын нийт 7 ангитай киноны ярьж өгөхөөр бэлтгэлээ. За тэгээд намайг дэмжиж лайк болон subscribe дараад өгөөрэй. За тэгвэл киногоо эхлүүлцгээе. Кино маань эхлэхдээ нэг сурагч нэг дижээгүй гээл энэ сургуульд байгаа бүх хүмүүс галзуу би энд болсон бүгдийг илчлэх болно гэж гүйж явж байгаад машинд хариулцдаг. Түүний нэрийг Каин хаан гэдэг. Энэ сургууль Jail Group-ийг удирддаг гэр бүлийн анхны охин болох John Jay, Jushin Group-ийн өв залгамжлах Kim Ryan, International Young компани бага охин болох Young Hera, хүчирхэг улс төрч гэр бүлийн 2 дахь хүү Lee Jun-аар суралцдаг. Хичээлийн шинэ улирал нь эхэлж ингэр дээр нэг хүүхэн гар зогсоод сургуулийн ураа болох язгууртны үүрэг гэх ураагаараа хичээлээ эхлүүлж байна. Мөн нарийн сонгон шалгаруулалтанд тэнцсэн шинэ тэтгэлийн сурагчаа зарлаж байна гэд Канха гэж дууддаг. За одооноос түүний нэрийг Кан гэж дуудаад явчих. Хэлэхэд жоохон төвөгтэй байсан. Кан гараад өөрийгөө танилцуулж явахад улс төрийн хүү гихтэх Ижүн угаасаа л уддаггүй байхад яах гэж тэтгэлгийн сурагч авдаг байна гэхэд хажуунаас нь ядуу хүүхдүүд ч гэсэн боломж хүрдэх хэрэгтэй гэдэл хаалга гэнт нэгдээд Кимри Ан орж ирдэг. За одооноос бас түүнийг Ким гэж дуудаад явчих. Орж ирж суугаад утасныхаа дэлгэцийг хараад санаа алддаг. Тэснээ нэг хүнлүү мессеж бичдэг. John Jay чи яагаад утсаа авахгүй байгаа? Яагаад надад ингэж хандаж байгаа? Зөндөө их мессеж бичиж байхад нь түүнд ганц ч хариу ирээгүй байдаг. Ёслол бүгд дуусан тус тусын ангилгаа явна уу гэхэд Кан төрүүлээ болсон чинь бүгд түүнийг суу гэд Канч гайхаа суутал Ким төрүүлж босноор араас нь бүгд хүүхдүүд босоод ангилгаа явдаг. Канч гайхаад нэг хүүхдээс би англи хэлний хичээлдээ хаашаа явахаа мэдэхгүй байна. Чи хаана байдгийг заагаад өгөх үү гэсэн чинь чи маш бүтүүлэг байна. Хаана байгаа байр сууриа мэдгэд чинь хугацаа шаардах болно гэж хэлээ босоод яваад өгдөг. Канч босоод гарах гээд явж байсан чинь юун хэрэг урд нь ирж зогсноо дугаараа надад өгчих хэрэгтэй зүйл байвал надаас асууж болно шүү гэхэд манай хүнч баярлаа гэж дугаараа өгдөг. Чааш нэг танхим руу ороод суутал энд тусгай хүүхдүүд суурдаг чи энд орох оройтой анги чинь коридорын төгсгөлд байгаа гэж хэлээд явуулдаг. Ангилуугаа ороод суудлалаа суух гэсэн чинь бүгд л хүнтэйгээд хамгийн гарын нэг эвдэрхий ширээн дээр суудаг. Ким ч усан сэлээд гарч ирж байтал юм хэрэг цаанаас нь ирснээ хамт өдрөх хоол идэх гэдэг. Чи нэрээ John Jay-тэй холбогдохгүй байна уу гэснээ хажууд нь очиж суугаад гинжээ зүлгэж байхдаа та хоёр хүндээ байгаад байвал хатан хааны байхгүй суудалт нь санаархаж магадгүй шүү. Чамааг өөрийн болгоход яах хэрэгтэй вэ? Би амралтаар дан дасгал хийсэн хангалттай хичээл зүтгэл гэж бодохгүй байна уу? Үүнийг чи хармааргүй байна уу гэхэд тийм харах хэрэггүй. Би чамааг ихэнх моделээс дээр биетэйг чи мэднэ. Тийм болохоор маяглаад байхаа бол гэхэд юм хэрэг болсноо би маяглаагүй байна. Эцэндээ явсан гэж бодож болохгүй шүү. Би зүгээр ажилдаа болоод явж байгаа шүү гэд гараад явдаг. Онгоцны буудлын дээр юм хэрэг ирсэн нэг охиныг тосдог. Тэр охин John Jay болж таардаг. Америкт ганцаараа 3 сар юу хийсэн юм гэж асуухад манай үеэл дүү байдаг юм би завгүй байсан гэхэд юм хэрэг урам хугарж ийн миний бүх дуудлага зурвсыг анаад үүжийн бид хоёр ч нэг чухал биш бололтой харин Кимийг бас тоогоогүй юм уу яаж ингэж чаддаг байна бүхэл бүтэн 3 сар холбоогүй гэж байтал John Jay бүгдэд чинь хэлэх юм байна 8 гарагийн үдээс хойш зам дээр уулзъя гэж хэлээд чихвжээ зүчдэг. Юм хэрэг групп чатанда 8 гарагт уулзах болсон талаараа хэлэхэд бүгд түүний зурвсыг хардаг. John Jay гэртээ ирсэн түүнд хүмүүс хувцас сонгож өгсөн чинь өөрөө нэг хувцас сонгоно гэд өмсдөг. Аав дээр нь хүмүүс ирсэн тэр хүмүүстэй нь хамт хооллож дуусаад явж байхад аав нараас нь ирснээ чам тухгүй байна уу хоол ч идэхгүй байсан цай уух гэж байна бэлдээ түрээ дээр хувцаа чи өөрөө сонгосон юм уу гэхэд John Jay тийм гэхэд хувцаа сол өнөөдөр шиг өдөр зөхгүй байна сонгож байгаа хувцас чинь чиний загварын мэдрэмжийг илтгэх болно яг ээжгээ хэнцэр гангаа хувцас гэхэд John Jay та л ээжийг хэлж байгаа юм. Хойд ээжигүү гэсэнд аав нь урдаас нь орилоод чамааг өсгсөн ээжийг чинь тухай ярьж байна. Чамааг төрүүлсэн хүүхэн биш. Яадаг ч байсан хувцас солих хэрэгтэй. Хувцас солиод өөр урлын будаг төрөх яг ээж шиг чинь хог. Аав нь охиноо өөрийнхөө охин шиг харагдуулмаар байна. Чи бол Jail Group-ийн ууган охин гэж хэлээд яваад өгдөг. Кан уцаараа оролдоо зогсож байсан чинь John Jay заанаас цамцаа тайлшидээд хананд очиж налаад электрон тамхи татаж байхыг хараад Кан явж очоод би энэ төгөлдөр хуур тоглохоор ирсэн юм жоохон амарч байсан юм одоо явлаа гэсэнд John Jay надад цамцаа тайлаад өгчих гээд Кан цамцаа тайлж өгөөд явуулдаг. Юун хэрэг Ижүнаар төрүүлээд ирсэн зогсож байтал John Jay араас нь ирдэг. Үүний адил мөн араас нь
Ким ирээд Жон Джейнээс чи надад хэлэх юм алга уу гэж асуухад би Кимтэй бооцоо тамиаар нь ялагдсан ялагдчихаа өсөлтийг биелүүлэх ёстой шүү. Ялсан хойноо хүслээ хэлэх болно гэд хэлэхэд Ким хэрвээ би ялвал чи юу хийгээд байгаагаа надад тайлбарлах хэрэгтэй шүүгээд Жон Джей болон Ким хоёр уралддаг. Нилийн ширүүхэн уралдаан бол Жон Джей ялаад би чамаас саллаа. Би ялсан энэ миний хүсэл гэхэд Ким яагаад 3 сар юу ч хэлээгүй алга болчоод одоо яагаад ингэж байгаа гэсэнд хоёулаа 6 настайдаа би бинээ мэдэж чи надад 15 нас хүрсэн зунаад анхны харцаар дурлсан гэж хэлсэн. Яагаад надад сайн болсон гэхэд Ким ямар шалтгаангүй гэхэд надад ч гэсэн шалтгаан байхгүй, хүнд сайн болох, дургүй болохын шалтгаан гэж байхгүй. Зүгээр л найзууд байцгаа амлалтандаа хүрээрэ гэж хэлээд яваад өгдөг. Кан хичээлээрээ ирсэн нэг охиноос би сэлүүрт зав болон туйлзуур сэлэмгээд хичээлд ормоор байна. Миний хуваард яагаад байхгүй байгаа юм гэсэн чинь нөгөө охин чинь чи өөрийнхөө найзуудаас асуу гэж хэлснээ яваад өгдөг. Багш нь нэг сурагчийг дуудаад шинэ сурагчийг харж байгаараа тасгад нь түүнд туслаарай. Сүүлд болсон шиг зүйл агч болохгүй гэд явуулдаг. Нөгөө язгууртан гэдэг хүүхдүүд бүгд цугалцсан Кимийг Жон Джейээс зүгээр л уучлалт гуйчих тэгвэл тэр чанд буцаад ирж магадгүй гэсэн чинь юнхээрээ туслагын байшинд үдшилэг хий гэж байтал Кан тэдний сууж байсан суудлал дээр суух гэж байтал цаанаас нь хэдэн хүүхдүүд ирээд нэг ангид давуулж ороод чи тийм сууж болохгүй дурмыг ойлгоход чам тийм хэцүү байна уу дөнгөж төрсөн хүүхэд шиг л байх юм чи хичээл дээрээ ямар өөрчлөлт хүсэж байгаа юм гэхэд манай хүнч би сэлүүрт цав болон туйлзуур сэлэмний хичээл байсан миний хуучин сургууль тийм хичээл байхгүй гэсэнд чам тэгээд төлөх төлбөр нь байгаа мó. Нэг улирлын 40 сая вон жүшин бол өөрийн гэсэн хуульд өрөмтэй битгий хэн нэгний уурыг бараад бэ. Ялангуяа Жон Джей юнхээрээ үүжин тэр тусмаа Ким яагаад гэвэл биднээс өөр бид тэтгэлийн сурагчид шатлалаас хамаарат бид өөр зангаа зүүдэг улаан болон цэнхэр тэд нар улааны навдаг бид нар харин цэнхрийн зүүдэг тэднийг зүгээр л хүндэтгэж явах хэрэгтэй тэгсэн манай хүн хүндэтгэх гэдгийг ойлгох гэж тэдний уурыг барж болохгүй гэдг нь арай л хэтэрсэн юм биш үү гэсэнд хэтэрсэн зүйлээ хийлдээ тэгвэл чи яагаад энд байгаагаа мэдэж байна уу оронтоо яаж гарсныг чи мэдхүү миний хэлснийг үл таваад нэг сурагч Кимд алуулчихсан гэхэд манай хүнч бодож байснаа урдаас нь харж зогсноо ойлголоо зөвлөгөө өгсөнд баярлаа гэд гараад явцдаг. Гарснаа нөгөө Ким дээр очиод намайг Канха гэдэг танилцсандаа таатай байна гэд гараа сунсан чинь нөгөө Ким чинь тоосон шинжгүй яваад өгдөг. Юнхээрээ цаанаас босч ирснэ чи маргааш завтаа юу үдшилтэд ирээрээ гэд Кан үдшилтэд очихоор болоод Юнхээрэгийн явуулсан машин суугаад үдшилтэглөө явдаг. Үдшилтэгч эхэлсэн Юнхээрэ Кимийн байсан өрөөнд ороод Жон Джей таалагдаж магадгүйгээр нэг цэцэг энтер түүнд өгөрөө гэж хэлчихэд гараад явцдаг. Канч машинаас буугаад цааш орох гэтэл үүднийх нь хамгаалагч утас олон электрон тамхи үлдээгээд ор гарахтаа үнийг аваараа гэдэг. Канч яваад ортол Юнхээрэ нэрнгээсээ ирчихлээ гэснээ 5 сонголтоо уух юм авчираад нэгийг нь сонгоод уу гэхэд манай хүн би арх уудгүй гэсэнд нөгөөдөл чинь бүгд л дуу нэгтэйгээр уугаараа гэж ойрлоод Кан нэг уух юм аваад уудаг. Хэсэг хугацааны дараа Каны толгоо эргээд явж чадахгүй болоод бөөлжөөд 0 ороод нэг сэргэж аваад гарч иртэл цаана Жон Джей ганцаараа сууж байдаг. Жон Джейийн утсанд нэг мессеж ирэх бөгөөд намайг санаж байна уу 4 жилийн 10 сарын 27 их гайхсан шүү. Аавд чинь бас энэ бичлэг таалагдана гэж бодож байна гэд уншиж байсан чинь Кимээс ярилцъя гэд мессеж ирдэг. Кимийн байсан өрөөлөө Жон Джей яваад ортол бүх зүйл дуушлаараа гэд хараасаа нэг цэцэг гаргаж ирсэн чинь Жон Джей тоож байгаа ч юмгүй зүгээр л найз бай гэж хэлээ үстэй гэхэд энэ үед Юнхээрэ хэдэн хүүхдүүд цоглуулсан шийтгэлтэй тоглолтол Кан нөгөө шийтгэлтэнд таарчдаг. Тэгтэл түүнээс энэ дундаас унтахыг хүсэж байгаа охин байгаа юу гэтэл Кан би зүгээр шийтгүүлээ гэсэн чинь энэ дундаас нэг охиныг сонгоод очиод үнс гэхэд Канч нөгөө хэдэн охтуудыг тойруулж харснаа Кан шууд босоод цааш алхах замдаа ах танд юу тохиолсныг би мөн олж мэдэх болно мөн таны хэн алсныг би олох болно гэд Жон Джей болон Ким хоёрын өрөөлөө ороод Жон Джейнийг очиж үнснээр бүгд гайхаад нэгдүгээр ангимаа төгсдөг. Дугаар ангимаа эхлэхэд ээжүүнийг хүнтэй хамт сэрэх бөгөөд тэр хүн нь өөрийнх нь ангийн багш байдаг. Багш нь ч түүнийг хичээлдээ хоцорвоо гэд гарахад араас нь ээжүүн өөр хаалгаар машиндаа сууснаар тус тусын машинаараа хичээл рүүгээ яваад Кимч гэртээ уурн хүрээд Жон Джей болон Ка хоёрын үнсэлснийг бодоод сууж байхад гэрийнх нь үйлчлэгч нар ширхэгч тоосч үлдээлгүй гэрийн цэвэрлээд гадаа гараад нэг хүнийг тосч авдаг. Тэр хүн бол Кимийн ээж. Кимийн ээж орж ирэхэд Ким дээрээс бууж ирэхэд
Миний хүү сайн сууж байсан уу? Та дараа сар ирнэ гээстэй гэхэд томилолт маань нэртэ усчлаа гин. Тэгснээ одоо төгсөх анги билүү ямар сургуульд орохоо бодсон уу? Англи их таажгүй штэ гэсэнд Ким би төгсөх болоогүй ахаад 1 жил дутуу байна гэсэнд ээж нь гайхаж харснаа ямар хурдан том болоо вэ миний хүү гэснээ чааш өрөөлгөө ордог. Өрөөндөө орж ирээд төлгөөгөө харж байхад нь Ким орж ирээд би тантай 3 сарын өмнө уулзаж жилийн өмнө хамт хоол идсэн. Миний ямар байгаа танд хамаагүй юм уу? Би одоо ч эцэг эхийн анхаарал шаарддаг насан дээрээ байгаа гэсэн ээж нь Кимийг ямар хүмүүс хариуцж байгаа ингээд нарийн бичгээс асуухад түүнийг 6 багш 2% туслах эрүүл мэндийг нь 3 хүн мөн хоолыг нь 4 хүн хариуцдаг гэж хэлэхэд ээж нь чамд одоо ямар анхаарал дутаад байгаа юм гэхэд Ким ч юу ч хэлэхгүй буцаад гараад явдаг. Өглөө хичээл нь орох болоод бүгд хичээл руугаа явж байтал Кан нэг хүүхдийг тэхүүгээд очиод хүрсэн чинь хачин юм чи яаж надад хүүр зүрхэлдэг байна гэснээ яваад өгдөг. 2 хүүхэд ирснээ энэ яаж жээл бодлын эзний ганц хүүг таньдаг юм. Нэг сургуульд байлаа гэд чи бидэнтэй найзууд болчихгүй яаж язгууртны мөрөнд хүр зүрхэлдэг байна гэсэнд манай Канч тоосон юмгүй чааж сургууль руу яваад ордог. Сургууль руу ороод ангилуугаа явж байтал нь урдаас нь Ким хэдэн хүүхдээ ирж дараад урд нэрээ зогсдог. Канд нэг хүүхэд чи тэдэнд таалагдахгүй бол дуусан шүү чам миний хэлсэн бүгд үнэн. Жон Джейтэй нэг хүүхэд найзууд болсон чинь тэр нь Ким таалагдахгүй байсан болохоор дайраад алцсан ч үж магадгүй нэг бол өөрөө зүгтэж яваад машин дайруулсан гэж хэлхийн Кан бодоод зогсож байтал Ким хажуугаар нь зөрөөд явдаг. Ким Жон Джейний байсан өрөөнд явж орсноо би чамаас нэг асуулт асууя гэсэн Жон Джейн үнсэлтүү би чам салцгаая найзууд бай гэж сэтгэлээ тодорхой хэлсэн. Миний хин сайн байх юу их гэж чамд хамаагүй гэсэнд чи тэр тэтгэлийн хүүхдийн нэг бол ашиглах гэж байгаа мó нэг бол тэр нь сайн юм уу? Би чиний юу нуугаад байгааг олж мэдэх болно ямар ч хамаагүй аргаар гэд гараад явдаг. Ким цаашаа гараад найзтайгаа миний юмд хүрснийх нь хариугц би заавал хүртэх болно гэсэнд найз нь чимээгөө зохицуулах ёстой биш үү нөгөө хүүхэд үхээд удаагүй байгаа гэхэд Ким муухай харсан чинь нөгөө найз нь за би түүнийг тарчлах болно гэд явдаг. Нөгөө манай Каны чинь нөгөө ингэчж болохгүй тэгчж болохгүй гэдээсэн хүүхдүүдийг бүгдийг зогсооцсон шин тэтгэлийн сурагчийг хүлээн зөвшөөрч эсвэл түүнтэй ярьсан хүнийг би адилхан тооцно. Чамаг би зохицуул гээстэй гэхэд нөгөө чамын чинь би дээд ангийн сурагч гэдгээсээ үнэхээр ичиж байна. Би төлөвлөгөө гаргацсан байгаа. Одоо түүнийг хэрэгжүүлэх болно гэсэн чинь манай Кан хажуунаас нь инээгээд хэн хажууд нь байхад төлөвлөгөөгөө гаргадаг байна гэд инээсэн чинь нөгөө чамын чинь уурлаад Каныг зохих гээд очсон чинь урдаас нь гарын натгаснаа юмсаг чамайг надтай битгий яар гэж хэлээ үстэй. Би зохих хүн чинь биш гэж хэлж байтал цаана нь Жон Джей орж ирдэг. Түүнийг хараад Жон Джейн рүү очих гэтэл чамын Каныг цогсноор багш нь орж ирээд болиулдаг. Жон Джейн юунхээр хоёр явж байхад нь Кан араас нь очсноо Жон Джейнд чамайг чочирдуулж мөн уурлуулсан бол гэж хэлж байтал Жон Джейн би чамд нэг зөвлөгөө өгчгүй чи Кимийн дургуг хүргэсэн ганц эсэргүүцэх арга нь бол чи сургуулиас гарах гэсэнд манай хүн би өөрөө энэ асуудлыг шийдэх болно би чамайг үнсэхэд чи надад таалагдсан бас түлхээгүүд гэсэн Жон Джейн сонь зарилаж цааш яваад өгдөг. Жон Джей машин дотор явж байхдаа өөрсдийнхөө хуучин дурсамжийг санаж бодоод Ким харин өөрсдийнхөө хуучин бичлэгийг үзээ сууж байтал юунхээрээ ороод ирдэг. Тэгснэ би чамд нэг арга зааж өгье чи өөр хүнтэй үерхчих. Тэгвэл чам дээр Жон Джей буцаад ирэх болно гэсэн Кимч гайхаад үерхэх юм уу гэсэнд эсвэл ядч дүр эсгээчтэй тэгвэл чам дээр Жон Джей ирнэ. Ямартай чам сайн хэврээ байгаа. Тийм болохоор л тэр буцаж ирсэн гэн Ким чи тэгвэл Жон Джейнийг надаас яагаад салсан шалтгааныг ол гэхэд юунхээрээ би чинь Жон Джейний сайн найз штэ би тагнуул болж болохгүй үстэй гэж өнгөрнө. Жон Джейн нэг бааранд үүжнийг дуудаад тэр газар нь үүж нь яваад очиод чи надаас юу нуугаад байгаа юм юу болох байгаа ингээд Жон Джейнээс асууж байтал үүжний утсанд HG тэмдэглэсэн дугаараас дуудлага ирээд гараад явдаг. Жон Джейний утсанд Instagram-аар нэг чат ирэх бөгөөд чи намайг үл тоосоор л байх уу? Энэ бичлэгийг аавлууч нь явуулах тухай бодож үздэм билүү? Энэ Jail Group-ийн мэйл мөн үү гэд Жон Джей лүү нэг бичлэг явуулсан байдаг. Үүн дээр нь Жон Джей байх бөгөөд нэг юм газар руу шидэд харин цаанаас нь Кан хаан орж ирээд чи үүнд итгэлтэй байна уу гэхэд би түүнийг 2-3 удаа шалгасан. Би одоо яах вэ? Би одоо яах ёстой юм бэ гэд уйлж өгдөг. Хоёлаа нэг арга бодъё. Үүнийг дарах арга байгаа гэхэд үүнийг дарахад их зүйл болно штэ. Чи манай аавыг ямар хүн болохыг мэдэхгүй. Олоод мэдчихвэл ээж шиг намайг нуугаад эсвэл тэр намайг шууд алах байх. Задрахаас нь өмнө би үгсэн дээр гэхэд Кан хаан арга олъё би чам туслая гэсэнд би ээж шиг болохыг гэхээс үнэхээр их хайж байна гэд тэрүүлтэл Кан хааны ингэрэнд байсан баланд нь нууц камер байж таардаг.
Гэнтэл цаанаас нь хэдэн хүүхэд орж ирээд Каинхаа нэг чирээд гарч байгаагаар камеранд бичигдсэн бөгөөд үүнийг нэг нөхөр явуулаад одоо энийг яах вэ Жонжи одоо надтай ярих хүсэл төрж байна уу? Үүнийг хараад сууж байтал цаанаас нь үүжин орж ирэхэд нь би ядраад байна чи гэртээ харгээд Жонжи гараад явцдаг. Дараа өдөр нь Жонжи аав дүүтэйгээ ан хийж байхад нь нэг дуудлага ирээд аав нуцаа автал аавынхын царай бараагаал явцдаг. Үүнийг нь харсан Жонжи өөрийнх нь бичлэг тавцсан байх үгээд айж байтал аав нь ажил дээр нь яаралтай хэрэг гарчлаа араас 50 буугаад ирээрээ гэж хэлээд яваад өгнө. Юн Хэрэгийн аав ээж хоёр нь өглөөний цайгаа бэлдээл тэгсэн чинь ээж нь компани зүгээр гэдэгт итгэлтэй байна уу? Жушинээс хариу ирсэн үү? Бидэнтэй хамтарч ажиллах юм уу гэсэн таав нь санаа зовлтгүй бидэнтэй хамтарч ажиллах болно л гин. Юн Хэрэг цаанаас ирээд аав нь охиндоо зориулж өглөөний цай хийсэн юм гээд Юн Хэрэг өгж байтал Жонжинаас манад ирж уулзараа гэсэн мессеж ирдэг. Кан шүүгийнхаа хажуу шүүгийн онгоолгоо зогсож байтал Ким болон найзтайгаа орж ирсэн чинь бүх хүүхдүүд гараад явцдаг. Кан эргээд харсан чинь нөгөө Ким Юнсог хоёр хоорондоо нэг ийм дамжуулж байгааг харцдаг. Тэгсэн нөгөө Кан нөгөө ахыхаа хэлж байсныг гэнт санаад ах нь нөгөө өөрт нь ууж байсан зүйлд нь хар тамхи юм уу нэг юм хийцэн байсан тэрнээс олоод үхэх шахсан талаараа хэлж байсныг сандаг. Ах нь мөн Жушиныг ямар газар болохыг бас ямар хүмүүс гэдгийг мэдэхгүй байх гэж хэлснийг бодож байтал Ким урд нь ир зогсноо. Яасан эцэг эхий чинь нэг Жушинд ажилдаг байж байгаад хууль бусаар халагдаа юу? Чи яг юу үсэт байгаа гэхэд Кан Жушин болон Ким та нарын зүрхэнд байдаг хуулийг чинь би яадаг ч байсан сүрүүлэх болно. Энд үлдэхийн тулд би юугаа ч хийх болно. Ким чамайг ямар санаатай ирсний чинь мэдэхгүй чи оролдоод үзэхгүй юу? Байдаг бүх чадлаараа хийгээд үзэлтэйгээл яваад өгнө. Нөгөө чаймын чинь хэдэн хүүхдүүд цуглуулчихсан Каны талаар төлөлгөө зохиогоо зогсож байдаг. Тэгснээ өгтлэн зоод эсвэл Каинхон шиг шууд алга болох хэрэгтэй. Өөр нэг гадуурхагдсан сурагч нас барчвал зүгээр өнгөрөөхгүй гэж хэлж байхын нөгөө Кан туслаараа гээд ангийнхан багш нэг хүүхдээс гуйж байсан да. Тэр хүүхд сонсоо зогсож байдаг. Нөгөө хэдийг явсны дараа захирлын өрөөлөө ордог. Энэ захирал нь болохоор энэ сурагчийн ээж нь болж таардаг. Тэгснээ Юн Хэрэ болон Жонжи Ким болон өөжөө нартаа дотн сайн найзал тэгвэл чамд ирээдүйд чи хэрэгтэй шүү гэсэнд нөгөө сурагч ээжээ Кимийн хааны үхлийг яаж нуусан юм гэж асуухад ээж нь урдаас нь харснаа би энэ талаар юу ч мэдэхгүй байна чи хичээлдээ хоцорлоо гэд явуулдаг. Манай Канч багш дээрээ очиод Юнсог болон Ким хоёрын шүүгэнд хар тамхи байгаа тэдний шүүгийг шалгах гэтэл багш нь тэдний шүүгийг шалгаж болохгүй дураараа тэгж яасан ч болохгүй гэхэд манай хүн тэгвэл би дээшээ мэдэгдэн гэсэнд багш нь очиод шалгах болдог. Нөгөө шүүгийг нь онгойлготол нөгөө юм нь байх бөгөөд багш нь энэ юм чинь зүгээр л стресс тайлах юм энд явдаг бүх хүүхдүүд энэ имийг уудаг дарамт ихтэй байдаг болохоор энэ юм тэдэнд тустай байдаг юм л гин. Тэгснээ чи энэ имийг аваад цагдаа болон эмнэлгээр яваа шалгуулж болно харин мэддэхгүй буцааж хийх ёстой шүү гэж хэлээд цааш яваад өгдөг. Канч сонин царайлаад үлддэг. Юн Хэрэ Жонжиний гэрт очиод юу болсон талаар асуухад нь Жонжи нууцаар бичлэг явуулаад байгаа хүнийг олох хэрэгтэй найдвартай хүн олоод өг гэхэд Юн Хэрэг юу юм гэсэнд өөжиний төрсөн өдрийн бичлэг дээр цааш тарагдах муу бичлэг байгаа юм уу гэсэнд Юн Хэрэг бодолд ороод яваад өгнө. Найзуудтайгаа дэлгүүр хэсэг бөгөөд Юн Хэрэгийн толгойд нөгөө бичлэгэл бодогдоод байдаг. Тэгснээ Каинхон тэр өдөр өглөө гэхэд нөгөө хоёр нь ч тийм гэдэг. Сургуулийнх нь нэг арга хэмжээ болоод тэгтэл нөгөө язгууртан гэгдэг хүүхдүүд чинь бүгд цугулсан. Тэгснээ Каныг өнөө оройг давахгүй гэдэг дээр бооцоо тавьж байна гэд бүгд бооцоо тавьдаг. Каныг жирийн нэг сургуулийн амралт гэж бодороо гээд өөрөө энтрийн зааж өгтөл Кан баярлалаа ингийн дараа гэсэн зүгээр л энэ миний хийх ёстой ажил баярлалаа гэсний хэрэггүй. Тэгснээ хин энийг сүрээсэй гэж би хүсэхгүй байна гэж цааш яваад өгдөг. Жонжи Юн Хэрэ хоёр хамт байх бөгөөд Юн Хэрэ нөгөө зурвасаа над руу явуулчих гэсэн Жонжи би чамд өөрөө хаягийг нь явуулъя гэсэн Юн Хэрэ дотроо чи бас ёс зүйн үйлдэл хийгээд камер бичигдсэн бахтаа гэж бодож байхад нь өөжөө орж ирээд хамт өглөөний цайгаа ууцгаая гэж хэлдэг. Нөгөө дөрвчин гараад хамт өглөөнийхөө цайг уухгаа сууж байхад нь Жонжи надад тухгүй байх гэж бос цаашаа явсан чинь өөжийн би чамаа хүргээд өгьегээд тэр хоёр цааш явдаг. Харин Юн Хэрэ Кимийн хажууд очиж сууснаа би чиний найз охин чинь болъё. Тэггүй бол чи Жонжийг эргүүлж авч чадахгүй шүү л гин. Багш нь Каныг дуудснаа би чамааг хүүхдүүдэд муудалцаж магадгүй гэж бодоод чамааг явуулж байгаа шүү гэхэд Канч үнийгээ надад тайлбарлах гэсний хэрэггүйгээд цааш дугуйтайгаа явж байтал Жонжитэй таардаг. Жонжи чи хааж гэж байгаа гарах гэж байгаа мó гэхэд багш имийн саналуу явуулсан гэхэд Жонжи миний тамхи дууссан хамт явъя гэд тэр хоёр сундалтад явахын цаанаас Юн Хэрэ болон Ким хоёр харцдаг.
Манай хоёр чааш явж байтал гэнт бороо ороод нэг газар суугаад ярилцдаг. Кан Жонжийг хөөрхөн инээдэг юм байна. Яагаад ингэж инээдгүй юм гэхэд би 3 настайгаас хойш инээхгүй байх гэдэг зүйл суралцсаар ирсэн. Харин чи ядуу байж яагаад өдөр болгон инээж явдаг юм гэсэнд Кан би өөрийгөө ядуу гэж боддоггүй, өөрийгөө бүтэхгүй амьдралтай гэж бодож байгаагүй. Харин энд иртлээгээд өөдөөс нь харахад Жонжи явъя гэд босоод явцдаг. Харин энэ үед Чамын 3 хүүхэд урдаа зогсооцсон Каныг ихээр барьж аваад зодоод байшинд оруулж түгжээд гал тавина ямартаач учрыг нь олох болно гэд хүлээж байдаг. Жонжин Кан хоёр буцаж ирээд Жонжин цамцыг чинь өрөөнд оруулаад уурын шүгэнд хийгээд хатаа игээд явж байхын өвжиний өрөөнд очиход багш нь хамт явж байгаад нөгөө хоёрыг харцдаг. Өрөөнд орсноо Кан болон Жонжин хоёр дотны юм уу? Тэр хоёр Жонжигийн вилла руу хамт орохыг би харсан гэхэд үүжинж гайхаад манай хоёрч цамцаа хатаагаад хамт кино үзээ сууж байтал Кан нойрмоглоод Жонжиний мөрийг налахад Жонжин намайг өмсгөж чинь би дургуцаагүй мөн таалагдаагүй биш гэж хэлхийн сонсоод Кан өөдөөс нь хартал дараагийн үйл явдал руу шилжээд үүжин кимлөө залгаснаа би тэр хоёрыг хамт орохыг харсан гэж хэлтэл утсын шууд салгаснаа захирлуугаа залгаад Жонжиний өрөөний түлхүүрийг аваад ир гэж хэлдэг. Энэ үед Жонжинийг Кан өмсгөхөд ойртоход гарт нь байсан буугчийг хараад Канийнхаатай адил болохын сандаг. Яг энэ үед гаднаас Ким, Үүжин болон захирал нь орж ирснээр захирал нь Каныг юу хийж байгаа гэж ойрлоод Ким ч Жонжи илүү гайхсан харцаар хараад үлддэг. Жонжи энэ Каны хувийн мэдээллийг нэг хүнээс аваад хараа сууж байдаг. Кан сургууль дээрээ иртэл манай хүний зургийг ширэн дээр жааслаа тавьсан байдаг. Манай хүн харснаа новш юм да гэсэн чинь яаж чи Жонжиний өрөөлөө орж чаддаг байна? Бүгдэл чи угаасаа шийдвэрлэхээс хойш яах гэж ирсэн гээ манай хүн илүү чин тайрч өгнө. Юун хэрэг Кимтэй таарад цахилгын шүүх хурал руу явж байгаа мó би хамт явъя гэсэн Ким урдаас нь би чиний нөгөө саналыг чинь зөвшөөрч байна. Хоёулаа хамт хийцгээгээ чааш явахад юун хэрэг ч бүүн баяр үлддэг. Цахилгын шүүх хурал нь болоод бүгд л Каныг хөөн гэж байтал гэн таалаа онгоогоод Жонжи орж ирснээ. Тэр миний өрөөнд дайрж орж ирээгүй. Би харин түүнийг үрсэн юм. Надад хэрэгтэй юмыг минь авчирч өгсөн юм. Шийтгэмээр байвал намайг шийдэх гэснээр Каныг дагуулаа гарчдаг. Яг энэ үед гадаа нь Ким болон Юнхэрэ хоёр таарад Кимч би түүнийг хатуу шийдгэн гэхэд Жонжи Каны гараас хөдөлснөө. Би сайн тийм болохоор түүнд битгий гар хүрээрээгээд Каныг чааш дагуулад явдаг. Гадаа гараад Кан Жонжинээс яагаад ингэж байгаа нь бүгд чамайг ярих болно штэ гэсэн чинь Жонжи энэ урдаас нь харснаа. Яагаад нэнд ирсэн юм гэхэд манай хүн журдаас нь хар зогсож байснаа намайг хэн гэдгийг мэдчихжээгээд 2 дугаар анги маань төгсдөг. Кан өөрийгөө Жонжинээс илүү сургуулийнхаа номер 1 сурагч болох гэж ирсэн. Мөн чиний суудлыг болгох гэж ирсэн талаараа хэлээд чи байнга л 1-р байранд байдаг юм бэлээ. Хэрвээ би 1-р байранд орчвол сургуулаас янз бүрийн тэтгэлэг олгогдсон бэлээ. Би тэр тэтгэлгийг аммаар байна гэд хэлдэг. Кан өглөө хичээлдээ явах гээд гарч ирэхэд нь Жонжи нэрсэн хам сургуультай явъя гэд манай хоёр хам сургууль руугаа явдаг. Сургууль дээрээ очиод машинаас бууснаа хамт гар гараасаа хөдөлцөөд явхад нөгөө сургуулийнхаа хүүхдүүд тэр хоёрыг гайхаад зураг үргийг аваад Юн хэрэгийн найзууд тойроо суудсан Жонжи яаж ингэж чаддаг байна гэхэд Юн хэрэч Жонжиний сонголтыг цөмөрөө хүндлэх ёстой. Харин Ким ч гэсэн нэг харцдаг охинтой болсон гэж хэлээд босоод дараагийнхаа хичээлд орохоор явдаг. Зөвхөн Жонжи, Ким, Юнхэрэ Үүжийн дөрөвт ордог тусгай хичээл дээр нь Жонжи дахин нэг суудал нэмж оруулж ирснээ. Кантай хамт хичээл дээр нь суух болсон тухайгаа хэлээд хэрвээ та нар дургуутвал бид хоёр тустай анги гаргаад хичээлдээ суучиж олно гэхэд нөгөө хэдэн ч дуртай дургу хамт ямартай ч хичээлд нь суудаг. Кан хичээлдээ суугаад гараад явж байхад нь хүүхдүүч манай Канаар ирснээ. Жонжинтэй үерхэж байгаа энэ төргээл манай хүн тал засаад тэгсэн цаанаас Чами ирээд би чамтай уулзах хэрэг байна гэдэг. Чамин ч өнгөрсөн хугацаанд Каныг зовоосондоо уучлаарай намайг зоод яасан ч болно гээл. Чамины аав нь Жонжины аавынхын компанид ажилладаг. Тэгээд өөрийнх нь талаар муу юм Жонжинд хэлчих магадгүйгээд Канаас уучлалт гуйгаад сүйд. Ижүүн багштайгаа хамт зогсож байх бөгөөд багш нь Жонжиныг анх удаа Кимээс өөр үнтэй хөдөлцөөд явж байхыг харлаа. Үнэнгээсээ энэ хоёр салцсан юм уу гэхэд Үүжинч Ким л ганцаараа энэ бүхэнтэй зууралдаад байх шиг байна. Жонжи болон Кан хоёр удахгүй гэхэд багш нь ахаад тийм аимшигтай зүйл болох вэ гэж байхад Үүжин очиж үнсэхэд багш нь хүн энтер харчих вэ гээл өнгөрөнө. Кан хувцас солихгүй товцныхаа шүүгийг нээтэл нэг цаас байх бөгөөд түүн дээр нь Кимтэй битгий оролц Янханы үгэл тэр эхлэл нь байсан гэдгийг уншаад зогсож байхад нь Ким цаанаас нь орж ирдэг. Кимийг орж ирэхэд нөгөө цаасаа манай хүн газар дунгаацсан чинь азар доош нөгөө цаас нь хараад унждаг.
Кимч нөгөө цаасыг буцааж эргүүлэх гэж байхад нь Кан наадах чинь минийх штэ гээд авдаг. Канч Тэхүүг өөрийнх нь шүүгээнд ийм цаас үлдээсэн гэж бодож байгаа талаараа хэлээд өөртөө нь уулзаач гээд мессеж өчөж байхад сургуулийнх нь хэдэн хүүхдүүд ирснээ. Чи нэрээ Жон Жэйнтэй үерхэж байгаа гэлөө чи бидний итгэл найдвар энтер гэлдэл өсөрж өгнө. Ким болон Үжин сургуулийнхаа хүүхдүүдтэй Америк хөлөг бөмбөг тоглоод Кимийн баг хождог. Энэ үед нь Юнхээрээ хөгжөөн дэмжигч хийж байхад Ким цаанаас шууд ирээд Юнхээрээ гүнсчдэг. Үүнийг нь цаана сууж байсан Жон Жэй хараа сууж идэг. Юнхээрээ Үжиний төрсөн өдрөөр бичлэг байгаа гэхэд санаа зовоод байсан да. Доод ангийнхаа нэг бандтай унтцсан, нөгөө банд нь Юнхээрээ сайн болцсон, мөн өөрт нь сайн гэж бодож байхад нь нөгөө нэг Кимтэй үнсэлцгийг хараад Юнхээрээг өөртөө нь явж ярилцаач гээд мототой ирээд аваад явдаг. Нэг газар очиод өстөө гомдолж өгнөө. Би өстөө чамд сайн чи яагаад ингэж байгаа юм гэхэд Юнхээрээч урдаас нь чи битгий давраад битгий урд байсан зураасыг даваад гэж хэлээд л яваад өгнө. Ким ээж дээр сургуулийнхаа захирал очиход эцэг эхийн уулзалтын үдшилэг хийх хэрэгтэй байна. Ким өөрөөс нь их анхаарал шаардаад байгаа. Тийм болохоор би хүүхдийнхаа хүслийг биелүүлж өгнө л гэнэ. Кам болон Тэхүү хоёр уулзаад нөгөө ахыхын талаар яриад ахыг нь мөргөөд зогтсон хүнийг цагдаач олж чадахгүй тэгээ Жон Жэйний хажууд албаар байгаа мөн ахыхаа үхлийн талаар нотлох баримтыг цуглуулна. Тэхүүг өөрт нь туслаад Кимийн шүүгээний нууц үгийг олоод өг гэд ярьж байхын нөгөө нэг захирлын хүү буюу ангийн дарга нь Каныг араас нь дагаж ирээд энэ хоёрын ярьсан бүгдийг сонсчдаг. Кимийн гэр Жон Жэй очсноо Юнхээрээг хүртэл оролцуулаад юу хийгээд байгаа юм гэхэд Ким би хэнийг ч ашиглаад юу ч хийсэн одоо чамд хамаагүй гэж байтал Юнхээрээ Кимийн уцлуу залгаад би чамтай ярилцах хэрэгтэй байна гэхэд Ким чи тэгвэл манад хүрээдэргээ тасалчна. Юнхээрээч бөөн баяр ирэхэд үүд нь Жон Жэйнтэй таарахт нь Жон Жэй нь чамайг зүгээр ашиглаж байгаа түүний тоглоомд битгий урт гэж хэлээд явдаг. Жон Жэйнч гэртээ ирэхэд уцанд нь ахаад мессеж ирдэг. Нөгөө бичлэгийн агч явуулснаа надад энээс илүү олон байгаа гэхэд Жон Жэйнч чиний хүсэж байгаа зүйл чинь юу юм гэд мессеж өчөж байхад нь аав нь түүнийг дуудсан гэд дүүн өрөөнд нь орж ирсэн зогсож байдаг. Доош буугаад аав дээрээ очиход эцэг эхийн үдшилэг болно гэсэн тэнд Гүнсэн группийн баг захирал оролцсон гэсэн мөн Жон Жэйг хүүтэй нь бараг суулгах гэж байгаа. Ээжигээ гидсэнд охин гэж мэдэгдсэн үеэс эхлээд л бараг төлөвлөгдсөн зүйл гин. Маргааш нь Кам болон Жон Жэй хоёр уулзахад өөрт нь битгий сайн бол өөрөөс нь болоод дахиад нэг хүүхэд зоохыг хүсэхгүй байгаа. Кимийн хараанд орсон хүүхдүүд аль нь ч твшиж гарч чаддгүй болохоор Кан зүгээр сайн санаагаар тусалж байгаагаа хэлээд битгий буруугаар ойлго. Зүгээр л дүрдээ ор гэд хэлэхэд Кам маань энэ бүгдийн талаар би мэдэж байгаа л гин. Жон Жэй нь Юнхээрээг дуудаад чи нөгөө хүн олж өгнө гэсэн яасан гэхэд Юнхээрээч Жон Жэйнээс уучлалтах байгаад хуучин найз залуутай нь ийм зүйл болсон дуучлаарай. Би Кимд уурлаж бас гуйчж үзсэн өөрийн хийж чадах бүхнээ хийсэн тэгтэл Ким хэтэрхий зөрүүд юм байна. Чиний сайн найз байж ингэж болохгүйг мэдэж байгаа ч тэр чамаас салаад дэндүү хэцүү байгаа болохоор би түүнээс татгалзаж чадсангүй гэхэд Жон Жэй би Кимээс салсан байж болох чи бол болохгүй. Миний хуучин найз залуутай чи хизээж зохицох хүн биш. Чи битгий Кимийн тоглоомонд ороогдоод бай. Миний хэлснийг одоо ойлгоно гэж бодож ин гэж хэлээд яваад өгдөг. Нөгөө эцэг эхийн уулзалтынх нь үдшилэгт Кан хөгжим тоглодог хамтлагтайгаа ирэхэд найзууд нь чи яагаад энэ үдшилэгт оролцох байгаа юм гэхэд зөвхөн энэ үдшилэгт баян буюу язгууртан гэж тооцогддог хүүхдүүд л эцэг эхтэйгээ хамт ирэх ёстой юм байлээ. Юнхээрээгийн аав нь охиноосоо чи нэрээ Жон Жэйнтэй сайн найз юм чинь аавыгаа аавтаа нь уулзуулаад өгөөчлгэн. Юнхээрээгийн аавын компани нөгөө жүшин групптэй хамтарч ажилласан боловч үр дүн нь маш муу байсан болохоор Жон Жэйний аавын нөгөө Жэйл групптэй хамтарч ажиллах санал тавих гээд л охиноосоо гуйгаад байгаа нь юм байлээ. Жон Жэй нь Кан хоёр таарахад Канч түүнийг хөөрхөн байна гэхэд Жон Жэй нь чиний инээдний чинь цаана нэг юм нуугдаад байгаа юм шиг байнга санагддаг гэж хэлээд яваад өгдөг. Тийм болон ээжтэйгээ хамт ирэхэд нь бүгд л тэднийг тосч аваад ээж нь Кимд энэ хорвоогийн бүх эцэг их өгч чаддгүй зүйлийг би чам нэгийг ч үлдээлгүй өгнө. Би чамд маш сайн анхаарал тавьж байгаа эцтэйгээ л чааш яваад өгнө. Кимийн ээж ингэр дээр гарцсан үг хэлж байхад нь Жон Жэйний аав орж ирэхэд бүх хүмүүс түүнлөө хараад мэдлэхэд Кимийн ээж сонин царайлал за төлөөгээл хундгаа өргөдөг. Каныг тоглож байхыг нөгөө хэд бүгд хардаг. Энэ үед Юнхээрээгийн аав ирснээ Юнхээрээ гараад ирээж чамтай уулзах хэрэг байна гэд гардаг. Юнхээраагаас аав нөгөө Жон Жэйнд хэлсэн талаараа асуухад Юнхээрээч хэлээгүй байгаа талаараа яг хэлж байхад нь хажуугаар нь Жон Жэй явж таарад Жон Жэйнийг дуудаад
Манай аав танаа аавтай мэдлэмээр байна. Бас уулзах хэрэг байна гэхэд Жон Жэй нь манай аав завгүй би таны мэндийг дамжуулах болно гэж цааш яваад өгдөг. Юн хэрэг араас нь очиод юу н хэцүү зүйл байгаа нь яагаад тэгж байгаа нь гэхэд Жон Жэй нь надад биелүүлэх сэтгэл алга гэж гараад явчихна. Жон Жэйний аавын Жэйл групп болон Кими ээжийн Жишүн групп хоорондоо маш их өрсөлдөөнтэй байдаг болохоор энэ хоёр аав ээж хоёр нь ер нь л бие биедээ дургу. Юн Хэрэгийн аав нөгөө боломж олдвол Жон Жэйний аав дээр очиод уулзах гэсэн боловч чаддгүй. Энийгийн цаанаас Юн Хэрэг харах бөгөөд аав нь үл тоогдож байгааг хараад улам л муухай царайлаа зогсдог. Харин цаанаас нь нөгөө аавынх нь яриад исэн баг захирал ирснээ Жон Жэй болон Ким хоёрыг үерхэж байгааг илүү үнэхээр сайхан зохицол болох юм да. Өрсөлдөгч компаниудын хооронд гэж хэлж байхад нөгөө хоёр аав ээж нь ч юу гэж өвшөөрөх үү? Хизээч тийм зүйл болохгүй гэдээ ярилцаж байхад нь Юн Хэрэг аавынхаа байгаа байдлыг хараад нөгөө хэд дээр явж оцсноо. Манай найз тантай мэдлэмээр байгааг нь тэр их хичээд байгаа болохоор би Жон Жэйний өмнөөс найз нь болохоор туслахгүй болохгүй. Жон Жэйний найз залуу Жүшиний итгэл найдвар болсон тэтгэлгийн болоод шилжиж ирсэн сурагч гэж танилцуулахад бүгд л гайхаад Жон Жэйний аавч царайнд бараагаа тохинолгоо харснаар 3 дугаар анги маань төгсдөг. 4 дугаар анги маань эхлэхэд Каинхаа машин төвөгдөж яваад дайруулдаг. Түүнийг дайрсан машин өвжиний гараашнд байдаг. Тэхэ болон К2 Кими шүүгийг ямартай чонголгоо дотроос нь нотлох баримт болох зүйлсийг хайдаг. Ким машинтайгаа явж байх бөгөөд Жон Жэй болон өөрсдийнхөө дурсамжийг боддог. Тэр хоёр хамт байхдаа хизээж өөрсдөө Жэйл группийн Жон Жэй болон Жүшин группийн өв залгамжлагч Кан гэж боддгоо хамгийн өөрсдийнхөө байж чаддаг хэмээн дурсамжаад бодож байхад нь ээж нь түүнлөө залгадаг. Ээж нь чи бол Жүшин группийн нэр хүндийг авч явах хүн. Чиний дор ажиллах хүмүүс болон тэдний гэр бүлийн ирээдүй хизээд чухал хүн гэдгээ санаж явбал гэж тасалчна. Ким өөжиний гэрт ирээд ээжээр нь далайн байцаатай шүл хийлгэж иддэг. Өөж нь чи яагаад манад ирж хоол идэж байгаа танаа гэрт алдартай тоогооч нар идэг гэстэй гэхэд хизээш гэрийн хоол шиг санагддггүй би гэрийн хоол үнэхээр идэх дуртай гэхэд өөжийн ч манай гэрт байнга ирж байгаараа гэд хэлдэг. Жон Жэй аавдаа би зүгээр л Каныг өрөвдөж тусалсан түүнээс надад тийм зүйл байхгүй гэхэд дүү нь хажуунаас нь доромжлоод чи яг л тэр эмэгтэй охин гэсэн шиг үйлдэл гаргаж байх шүгэд инээхэд нь аав нь дүүнийг харснаа чи амныхаа зоргоор ярьлаа амаа мэдэж яргээ дүүг нь алгадаад хайчихна. Жон Жэйг Нью-Йорклөө явуулж Кан захирлын хүүтэй хамт байлгана гэхэд Жон Жэй ч урдаас нь эцэргүүцэж чаддгүй. Жон Жэй гарч ирэхэд дүү нь гадна хүлээгээ зогсож байдаг. Тэгснээр чамаас болоод зохиоллаа надад чиний хөдөр байгаа гэдгийг мартаа юу чи юун дээр гарын үсэг зурснаа санаж байгаа гэж найдаж байна гэж хэлээд яваад өгнө. Каныг Жон Жэй дуудснаа өөрийг нь хэцүү байдалд оруулсан дуучлаараа цаашид ямар нэгэн зүйл болвол чи зүгээр зүгтэж гэж хэлэхэд Канч Жон Жэй ганцаараа чи хэцүү харагдаж байна. Чи бас мөн төвшөж байгаа юм шиг байна. Би чиний хажууд байж туслая гэдэг үгийг ахын ч бас Жон Жэйд хэлсэн болж таардаг. Үүнийг нь сонсон Жон Жэй би чиний хэлсэн үгсийг сонсоогүй гэж бодъё гэж цааш явчихна. Ким болон Юнхээр хоёр хамт явж байхад нь нөгөө захирлан таарчдаг. Тэгснээ би та хоёрыг хамт явж байгааг хараагүйгээд бодчихъя гэснээ хажуугаар нь зурж өнгөртөө Кимийг ээж чинь энэ удаагийн үдшилтэд нэлээд тус олсон. Түүнд баярлалаа гэж дамжуулаад хэлээд өгөөч гэхэд Ким эргэж харснаа өөрөө дамжуулж хэл байнга хэлдэг шгэ гэхэд нөгөө захирлан ч урдаас нь бүхийгээ тоцордог. Үүнийг нь нөгөө ангийн багш болох хүүхэн дээрээс харж зогсноо. Хинэн залуу хийнэн Ахмад юм бол гээд сонин царайлаад ярьж байхын үүжийн сонсноо. Хүчтэй байх ёстой гэж хэлж байхад нь Юн Хэрэгээс өдрийн хоол хамт идээгээд мессеж ирдэг. Тэр ч мессежийг унснаа би явж өдрийн хоол идлээ гэх нөгөө нэг ангийнх нь багш хүүхэн чиний наад сэтгэл чинь хэн байдаг юм чи надад хайргүй үстэй гэхэд үүжийн эргэж очсноо нэг зүнхүүгээд гараа явцдаг. Зүнхээ бариад инээ талдаад явж байгаа Жон Жэйтэй мөргөлждөг. Тэгснээ Жон Жэйнийг дуудснаа багш зурагчийн харилцаа байхгүй юу чи уучлалтгүй. Чи яагаад ойрд их төгссөн байна энэ төргээл Жон Жэйний чи өдөж өгнөө. Жон Жэйн ч урдаас нь түнхийг харснаа багш та надаас илүү төвшөртэй болгоомжгүй зүйл хийж яваа юм биш үү гэхэд багш нь ч сонин царайлаад төлөвлөднө. Ангийн дарга болох Жуан ээжийнхээ өрөөнөөс сонин царайлж гарч ирснээ би түлхүүрээ мартсан байна гэд явдаг. Цааш явангуудаа тавихуу дээр очисноо Кант хоёрын уулзсныг би харсан. Би чамайг Кантай уулзсан гэдэг талаар зурхал тараачгүй болохоор санаа зовлтгүй. Кан нэг хүнийг санагдуулахгүй байна уу? Кан хатаа дэндүү адилхан юм л гин. Каны утсан нууц аягаас ахыг нь дээрлэж байгаа бичлэг ирээ түүнийг хараад зогсож байхад нь цаанаас Юн Хэрэг ирдэг. Тэгснээ надад талархаж яваараа чи албан ёсоор минь битсэндээ. Урд нь ирээд тэтгэлийн сурагч ирээд энд үхсэн штэ. Хин алсныг мэдэж байна уу гэхэд нөгөө Кан Кимийг алсан гэд хэлэхэд нь Ким ямар ч холбоогүй түүнийг Жон Жэй алсан. Тийм болохоор чам зүгээр санаа зовоод хэлж байна гэд яваад өгнө.
Хичээл нь орж явахад Жонжины утас руу нөгөө нууц хаягаас ахаад мессеж ирдэг. Жонжей нөгөө урдны анги дээр нэг юм шидээд олон дахин шалгаж үтсэн гэд байсан да. Тэр нь болохоор жирэмсний тест байсан. Тэрнийхэн зургийг явуулснаа мөн нөгөө Кимтэй хамт байгаа зургийг явуулаад тэрний хүү гэж асуухад нь Жонжейж бүр толгойн эргээд ангиасаа гараад явцдаг. Түүнийг ангиасаа гаргахад нь Кам болон Ким араас нь гараад явдаг. Каныг дуудснаа Ким чамаас болоод тэр дэндүү хэцүү байгаа аав нь түүнд урлаж байгаа түүнийг тайван орхих гэхэд цаанаас нөгөө Кимийн 2-3 найз ирснээ чи битгий юм дор дамтанд хүрээдэ бид нар түүнийг зохицуулах болно гэхэд Кан та нар нэрээ нийлж байгаад тэтгэлийн сүрэгч алдсан илүү гэхэд Ким сонин царай гаргаснаа Канаар утснаа чи яг хийм бэ л гин. Тэгээд ээжүүнээс Каны хувийн мэдээллийг олоод өг тэр их сонин санагдаад байна гэд ээжүүнээс тусламж гуйдаг. Жонжей юун хэрэг дуудаад хаягны талаар асуухад нь жүшин буюу сургууль дээрээс нь тэр зурвсыг Жонжей илүү явуулаад байгааг хэлдэг. Тэгснээ чи ер нь намайг найзаа гэж боддгоо үсттэй би чамайг найзаа гэж боддгоо болохоор хэлчихье. Би Ким сайн байсан, чамаас ч өмнө сайн байсан. Одоо түүнийг өөрийн болгоно гэж хэлэхэд Жонжей урдаас нь нарснаа. Тэг чи хэрвээ найз биш гэж бодож ивэл түүнийг өөрийн болгоод ав гэж хэлээ босоод яваад өгдөг. Юун хэрэг машинтаа орж уйлаад л Жонжейтэй хамт өнгөрүүлсэн турсамжаа бодож уйлаад түүний өмнө жоохон гимжсэн юм да. Аавынх нь компанид ампуурах гээд Юнхерэг төгсгөр нь нөгөө Ким Захирлын 2 дахь хүүтэй хамт гадаад сурахаар явуулж чадна. Өөрийнх нь охин Ким Захирл ямар сайн байдгийг мэднэ үстэй. Жүшинтэй холбоод өггээд уцаар ярьж байхад Юнхерээ сонсцсон бэлээ. Тэгээд би одоо өөрийгөө хамгаалахгүй бол болохгүй гээд л уйлаад явна. Жонжей аавтайгаа нөгөө Пак Захирл болон хүүтэй нуулзах гээд ирдэг. Пак Захирлын хүүч нөгөө Жонжейнийг харснаа чи ер нь надад таалагдж байна хамтдаа нөгөө орклоо сууралцъя. Бидний сүг хурдан тавиад өглөх нь. Жонжей ч үүнийг сонсоод дуугаа ураагаад л суудаг. Энэ үед Ким болон Үжин хоёр Каны хувийн мэдээллийг шалгаад онцгой зүйл олж чаддгүй. Тэхүү Кан хоёр уулзаад л Кан өөрт нь нууц хаягаас бичлэг явуулсан хэн байж болох талаар нь ярилцдаг. Жонжей ариун цэврийн өрөө орчход явж байхад нь нөгөө нууц хаягаас нь ахаад л мессеж ирдэг. Мессежээ хараад зогсож явахад нөгөө Пак Захирлын хүү хажууд нэрээ зогссон би чамтай хамтаа амьдран чи надад таалагдж байгаа би чамд сайн хандна гэж байхад нь Жонжей гадагш гараад явдаг. Жонжей иш гарч ирээд л толгойн эргээд л юу болж байгааг өгөөч мэдэхгүй байтал Пак Захирлын хүү урд нь гарч ирээд зогссон байхад нь түнлүү бөөлжөөд хайчихна. Маргааш нь хичээлдээ ирэхэд Жонжей ирээгүй байдаг. Үүнийг нь хараад Ким болон Кан хоёр санаа зовдөг. Юун хэрэг Жонжейний дүүг дуудсан. Тэгснээ би чамайг ихтэй ямар дургүйг ч мэднэ. Жонжейний талаар асуугаад таана байгааг нь олоод мэдчихдэг. Юун хэрэг Үжин хоёр уулзсан. Жонжей туслангийн байшиндаа хоригдож байгаа мөн Пак Захирлтай хийсэн уулзалтын Жонжей сүрэлцэн болохоор аав нь уурлаад хоринд оруулсан. Хориг нь дуусгаар шууд нүү орклоо явуулна. Чи битгий Ким тэлчээрэй гэснээ. Өөрийгөө хөөхөн байна үгээд Үжиний урд зогсоод манай Үжинч бараг дурлаад байгаа юм шүү юун хэрэг. Юун хэрэг чиний хариу үйлдэл чи юм байгаа юм чинь би хөөхөн байгаа юм байна. Би Ким дээр очлоо гэж цааш яваад өгдөг. Энэ үед Кимч Жонжей лөө залгаад харин Жонжей нуцаа гэртээ үлдээ гарцсан мөн далайн эргээр алхаад явж байдаг. Юун хэрэг Жонжейний хаана байгааг бичснээ найз залууны юм бол очиж хайна бол гэд Кан руу мессеж явуулсан байдаг. Канч туслангийнхын байшин дээрсэн хонхыг нарахад хаалган нэгддэггүй. Нөгөө ээж гээд хадгалсан дугаараас Үжийн дуудлага ирэхэд манай хүн ч авахгүй шууд уцаа доош харуулаад тавьчихдаг. Юун хэрэг Кимийн гэрт очсон би чамд сайн байсан энтергээ сэтгэлээ илчлээд удахгүй Жонжейний явах гэж байгаа талаар хэлэхэд Ким Каныг Канхатаа ихэр ах дүүс гэдгийг нь олоод мэдсэн. Юун хэрэгийн сэтгэл энтер шууд л Жонжейний байгаа газар руу явхаар гардаг. Кан гадаа нь хүлээж авахад Жонжей цаанаас ирдэг. Жонжейний гэрт нь ороход нь араас нь дагж ороод хэцүү зүйл болсон бол надад хэлчих. Яасан гээ дахин асуусан чинь өөрийг нь хүн сүрдүүлээд байна. Би бас хүн алдсан тэтгэлийн сурагч Канхаа гэж хэлэхэд Кан урдаас нь би түүний дүү чиний алсан гээд байгаа. Канхаа бол миний төрсөн ах гэж хэлснээр 4-р анги маань төгсдөг. 5-р анги маань эхлэхэд Кан өөрийгөө Канханы дүү гэж хэлхийн сонссон. Жонжей сонин царайлаад чи надад худаал хэлж ойрцсон байна гэд тэгэхэд Кан ахыхаа өгсөн шалтгааныг би олмоор байна. Канхаа санаандгүй бөмбөг ирэхээр нь буцаа шидэхтэй Кимийг цогцсон болж таардаг. Тэр үед нөгөө найзууд нэрснээ чи Кимийг цоглоо гэд Канханыг зодож байхад нь Канхан цогтаад гүйдэг. Жонжейний дүү Жонжейн болон Ким хоёрын хамт байсны бичлэг хийж аваад тэрийгэ Жонжейнд үзүүлснээ чи аавын өгсөн бүх зүйлээс татгалз түүнийг надад өг. Хэрвээ өгөхгүй гэвэл энэ бичлэгийг би аавд үзүүлэх болно. Натратаар ороод баталгаажуулаад шилжүүлэх гэрээ энэ төр хийн гээд тэгснээ чамд бодох хугацаа өгье гээд гараа явдаг. Энэ бүгдийн нөгөө хүүхдүүдээс зүгтаж ирээд нуугдаа зогсож исэн
Каин хаан сонсчдөг. Каин хаан цаанаас гарч ирснээр Жонжийн дээр очиод чихэр өгөөд хэцүү үед амттай хэдүүл зүгээр байдаг юмгээд энэ хоёр маань энэ үеэс эхлээд Жонжийн Каин хоёр найзууд болсон юм билээ. Каан ч би жүшинд орж ирэхдээ бүх хүмүүсийг хардаж байсан. Тэр хүмүүс дундаас чи бол өөр ахыгаа яасан ч зүгээр нэг замын ослоор өнгөрөөгүй өөрт нь туслаач гэж байхад цаанаас нь Ким орж ирснээ чи яаж Жонжинд хүрд зүрхэлдэг байна гэд манай хоёр зодтолтоод өгнөө. Энэ үед нь Жонжин ч толгоо нэргээд муухай ойрлоод бойл гэснээр нөгөө хоёр зодтолтгой байлдаг. Кимч Жонжин дээр оцсноо би чамааг айлгахчлаа ахиж ингэхгүйгээд Жонжиныг тэрвэрээ суудаг. Сургуулийнхын захирал болон ангийнхан багш хоёр Кааныг дуудснаа чамд хоёр тохиролцоо хэлье. Чи түүний нэгийг зөвшөөрөх ёстой гэдэг. Нэг бол шилжүүлэх, нэг бол түүнийг сургуулиас хөөнө гэдэг. Тэгснээр тэтгэлэгт оюутнууд бол энд гадны хүмүүс. Гадны хүнээс салахад бидэнд асуудал байхгүй гэж хэлсэн чинь Каан утсан дээрээ түүнийг бичиж авснаа гаргаж ирээд сонсготол нөгөө захирал огшин сонин царайлаад Каан урдаас нь хөөж чаддаг юм бол хөөгөрөө гэж хэлээд гараад явна. Хувцас цалих өрөөнд Каан болон Юнсог хоёр байдаг. Тэгснээ Юнсогийг Кааныг одоо зайлуул Жонжинд ойртуулмааргүй гэхэд Юнсогч тэгэлгүй яах вэ ямар ч асуудалгүй л гин. Ким болон Үж хоёрын ярилцаж байхад Үжинд одооноос эхлээд би Жонжиныг анхаарах болно өөрөөсөө холдуулахгүй өөрийнхөө хажууд байлгах болно гэхэд Үжин тэгээд юм хэрэг яах юм гэхэд Ким ч урдаас нь чи түүнд байгаа штэ л гин. Жонжин нөгөө паг захирлын хүүтэй болзоонд явсан юм шиг байгаа. Гэрээ хаагаадаа эртэл нөгөө паг захирлынх нь хүү чи битээрийн хийж байгаа зүйл бидэнд ч хэрэгтэй, бидний компанид ч хэрэгтэй гэхэд Жонжин нисгтээ уулзъягээд буугаад явцдаг. Ким гэрийнх нь үүдэнд ирсэн байдаг. Жонжин тэр хоёр ярилцахад Ким өөрийг нь хаашин жуулахгүй би чамааг өөрийнхөө хажууд байлгах болно гэхэд Жонжин ч би паг захирлын хүүтэй Нью-Йорк руу хамт явах гэж байгаа. Чи битгий над дээр агч ирээрээ би чамааг агч хармааргүй юм гэж хэлээд гэр лугаа яваад ордог. Жонжин гэртээ орсон чинь юун хэрэг ирсэн дүүтэй нинэлдээ сууж байдаг. Жонжин юу хийж байгаа талаар нь асууад Жонжин зориулж үдшилэг хийж байгаа бөгөөд урилга өгөх гэж ирсэн гэдэг. Мөн нөгөө дүүтэй тохиролцоонд хүрсэн юм шиг байгаа. Нууц хүзрийг аваад хариуд нь түүнийх нь дайтай том зүйл хийж өгнө гэж хэлсэн юм шиг байгаа. Тэгснээ Жонжин Кимгээд гуруулаас сүрсэн чамаагүй би бүгдийг нь хийх болно. Замд битгий саад болоод аятайхан бөгөөд чимээгүйхэн яваадаг. Үдшилэгт ирээрээ гэхтэн Жонжин юун хэрэг дуудаад тэрснээ маш сайхан төгсгөлгээд бодчихъя. Үдшилэгт би очиж чадахгүй тэр өдөр нисэх учраас чиний төлөө халаа болоод өгьегээд өрөөнөөс гараад явдаг. Юун хэрэгч гэртээ ирээл ааваасаа хамгийн төгс бүхнийг гуйдаг байршил дийжээ даашинд гоёл гээл бүх юм маань төгс байх ёстой шүү. Та охиндоо бүгдийг хийж өгнө үстэй гэхэд аав нь ч охиндоо бүгдийг хийж өгнө л гин. Тэхүүг нууц амргийн хүүхэд буюу бутаж хүүхэд гэдгийг мөн Каан болон Каинхаа хоёртой хамт нөгөө сургууль сурдаг байсан талаар нь Жамин болон бусад хүүхдүүд олоод мэдсэн байдаг. Тэгснээ жочид буудлын эцдийн том хүү биш. Чи зүгээр л бутаж гээд тэхүүг нөгөө эд чинь өөрсдийг нь хуурсан байна гэж зодож өгдөг. Энэ үед цаанаас Каан орж ирээ болиулаад тэхүүгийн өмнөөс нөгөө эдтэй чинь зодтолдог. Үүнийг нь зодтолдож байхын багш нар нь харсан ч ерөөсөө тоодгүй зүгээр л хажуугаар нь зөрөөд өнгөрдөг. Нөгөө ангийн дарга нь тэхүүг чааш аваад гараад уус энтер өгөө зогсож байхад нь Каан ирснээ би өнөөдрөөс чамайг хамгаалах болно гэхэд тэхүүч би үнэхээр айж байна. Би үнэхээр чамд тусалж чадахгүй нь аав маань энэ сургуулийг заавал төгсөрөө гэсэн юм гэдэлүүлнэ. Каан болон Жонжин хоёр руу бичлэг явуулаад байгаа нууц хаягтай хүн бол ангийн дарга болох Жувон байсан билээ. Тэрэнд энэ сургууль сурдаг бүх хүүхдийн нууц бичлэгүүд байдаг. Жонжин Кааныг дуудаж уулзснаа ахт нь юу болсон талаар хэлдэг. Хүүхдүүд түүнийг үжиний төрсөн өдрөөр дээрлэхээ зодоод байсан болохоор айгаад гараад гүйсэн гэж хэлдэг. Тэгснээ энэ бүх зүйл нь өөрөөс нь л болсон. Каан хаантай найзлаг байсан бол ийм зүйл хийж болохгүй байсан. Кимийг битээ буруутга гэхэд манай Каан ч сонин царайлаад гарах гэтэл араас нь намайг хүн сүрдүүлээд байгаа. Би түүнийг олмоор байна. Мөн үүнтэй Ким ч холбоотой би бас түүнийг хамгаалмаар байна. Надад туслаач гэхэд Каан эргэж харснаа яаж надаас ингэж асууж чаддаг байна гэд Каан маань гараад явдаг. Хичээлэн тараад хүүхдүүдийн машин ирээд хүүхдүүдийг аваад явж байхад юун хэрэгийн машин ирдгүү. Үжинээр гэртээ хөргүүлээд ирэхэд нь гэрийнх нь бүх зүйл дээр цаас наацсан өмсөх гэж байсан даашинз дээр нь хүртэл наацсан байдаг. Ким Жонжиныг явуулахгүй тул нэг төлөлгөө гаргадаг. Нарийн бүчг нь энэ зүйл буруудвал яах вэ гэсэн чинь би бүх зүйлийг өөр дээрээ өөрөх болно гэж хэлээд нөгөө төлөлгөөгөө хэрэгжүүлэх болдог. Жонжин нөгөө паг захирлын хүүтэй явахгүй зогсож байхад нөгөө дүү нь ирснээ чихэнд нь агч битгий энд ирээрээ энд байгаа юу ч чинийх биш гэснээ нэг онцгүй инээдэг. Жонжин зориулсан үдшилэг гэж байгаач
Яг гол үдшилгийнх нь эзэн бол Юнхера. Жонжэйнийг явуулаад Кимийн найз охин болох өдөр нь гэхүү дээ. Энэ талаар нь хоёр найз нь яриа зогсож байдаг. Үүжинийг зогсож байхад Юнхера орж ирдэг. Үүжин ч Юнхерагийн хувцалтыг харснаа чи ямар даруухан хувцалсан гэхэд Юнхераш нэг олигтой юм хэлдэггүй. Харин цаанаас нь Кан болон тэтгэлгийн сурагч орж ирэхэд Кан Үүжин болон Юнхера хоёр дээр очсноо сайн үгсэн чинь нөгөө хоёр нь чурдаас нь жоохон яргунаад тэгсэн чинь бид ч гэсэн хөвжөлдөх зугаацах хэрэгтэй үздээгээд яваад өгнө. Кан нөгөө бичлэгийг явуулаад байгаа хүнийг Жуан гэдгийг олоод мэдсэн. Жуан нөгөө ахынх нь оршуулга дээр очихдоо байнга авч явдаг тоглоомоо үлдээсэн байсан юм байлээ. Тэгснээ нөгөө Жуаны нууц хаяглуу битгээ сандраад байвал чи мэдэгдээд байна гэж мессеж явуулсан чинь түүнийг нь уншснаа нөгөө Жуан ч амар сандарч байхад нөгөө Кан араас нь хүрээд ирдэг. Чи ингэж сандарч байгаа юм чинь чамаас өөр хүн байхгүй гэж Жуан урдаас нь яагаад чам руу явуулсан мөн Жонжэйн лөө яагаад занал хийсэн талаар асуухгүй мүү гэхэд Канч чамд өөр юу вэ? Тэр бол миний хүсэж байгаа зүйл гин. Жонжэй болон Пак Захирлын хүү хоёр яг нисэх гэж байсан чинь Пак Захирлын хүү хар тамхины эргээр онгоцны буудлын дээр баривчлагдаад явдаг. Кимч Жонжэйн дээр очиод Жонжэйнийг давуулаад үдшилэг дээр ирдэг. Ирснээ бид хоёр албан ёсоор шинээр эхэлж байгаа гэрээхэндээ жилнэ. Юнхера энэ миний хариулт гэхэд Юнхераач царайн бараагаал Жонжэйнийг явахыг чи зогсоосон байхнаа гэхэд Ким Канлоо харснаа чи Жонжэйнээс хол яваараа гэж хэлэхэд Кан хажууд нэсэн Жуан руу чи намайг бүгдийг авч болно гэж хэлсэн. Надад байгаа бүх хүчлэгээ өг гэснээр 5 дугаар анги маань дуустдаг. 6 дугаар анги маань эхлэхэд Жонжэй болон Ким хоёрын дурсамжаар эхэлдэг бөгөөд тэр хоёрыг цаанаас нь дүүн утсан дээрээ бичлэг хийсэн байдаг. Бичлэгийг Кан үзээ сууж байдаг. Юнхераач Ким дуурлаад миний сэтгэлээ илчлэх чамд өчүүхэн санагдсан байж болох чи энэ чинь арай бүдүүлэг шүү. Тэгж татгалзах эрх чамд байхгүй штэ гэж л үйлснэ. Жонжэйг битгий замд нь хөндлөс гэж хэлээ үсттэй. Та нар одоо намайг яахыг харж бай гэхэд Жонжэй Ким хоёр цааш машиндаа суугаад явдаг. Юнхераач араас нь ойрлоод галзууртлаа уурлахад Үүжин түүнийг ирээд болиулдаг. Үүжин рүү уурласнаа чи хэнийг нь сонгомоор вэ? Сонголтоо хий. Тэр хоёрыг уу эсвэл намааг уу гэж хэлээд манай хүн цааш уйлаад л явна. Үүжиний нөгөө гараашнд байсан машин дээр нөгөө багш нь очсон дотор нь ороо суудсан байдаг. Тэгээд л нэлээд юм бодож байснаа нөгөө машины нунаанд гараад явдаг. Юнхерагийн аав нь буудлын гадаа охиноогоо хүлээгээ зогсож байхад нь Юнхера цаанаас ирдэг. Юнхераг эрэхт нь чам жоохон тухгүй байж магадгүй төрдөө энд байх хэрэгтэй боллоо. Аав нөхөндөө люкс өрөөг нь авсан гээд дотгош ороход дээврээс нь уусгаажоод тав тосцсон. Нөгөө тансаг байшинд амьдарч байсан Юнхера таагүй мэдрэмж төрүүлэх бөгөөд мөн аав нь охиндоо даашин завцсан. Даашинд нь ээжэндээ байхыг хараад манай Юнхераш дуртай дургуул зогсно. Ким болон Жонжэй хоёр хамт хооллох бөгөөд Жонжэй Канаас уучлахгүй гэхэд Кимч би хүнээс уучлалт гуйж үзэж байгаагүй. Би яаж гуйдгийг мэдэхгүй байх гэх Жонжэй чи болон биднээс болоод чиний үүсгэсэн шатлалаас болоод энэ бүх зүйл болсон болохоор би заавал уучлалт гуйх ёстой гэхэд Кимч сонин царайлснаа энэ тухай дараа яри хоолоо эцэцгээл гин. Үүжийн зураг зураад сууж байхад нь ээж нь хажууд нь ирснээ Jail Group-ийн бүрэн дэмжлэг авч чадхаар болсон гэж Жонжэйний нөгөө Америкт эмнэлгээр явж байсан зургийг үзүүлдэг. Кан болон Жуан хоёр нөгөө тэтгэлийн сурагчдыг чинь бөөнд нь цуглуулснаа бид тэдний эсрэг босох хэрэгтэй. Энэ бүгдийг тэсвэд яваад байвал бид нашин туршдаа энэ үйлдэлийг тэсэх болно. Канч бөөндөө энэ үйлдэлийг өөрчлөх гээд үзээл гэдэг. Кан нөгөө Жуанаас энэ бүх бичлэгийг хаанаас авсан талаар нь асуухад тэр юу ч хэлдэггүй. Сургууль бүх хүүхдээ хяндаг. Ялангуяа захирал нь бүх хүүхдийн бичлэг байдаг болохоор тэгээл манай хүн ээжийнхээ өрөөлөө ороод файлыг хуулж аваад исэн болж таардаг. Жуаны зорилго нь болохоор Ким болон Жонжэйгийн бичлэгийг олон нийтийн шүлжээнд байршуулснаар нөгөө хэвлэл мэдээллийнх нь тэр бичлэгийг олсноор тэр хоёрыг сүрүүлэх зорилготой байгаа юм билэ. Энэ аргыг нь бол Кан хизээж хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ Жуанд хэлдэг. Юнхера руу Жонжэй болон Үүжин хоёр залхахад уцаа авдаггүй. Үүжин энэ бүхэнд чи буруутай би найзуудтайгаа урдны байсан чигээр нь авч үлдмээр байгаа. Хамт өнгөрүүлсэн цаг хугацаагаа юу ч болчихгүй гэхэд санаан зовоод байгаа талаар хэлдэг. Жонжэй ч босоод гарахдаа энэ бүхэн намайг буруутгах байгаа хүн ганцхан чи байна. Чи нэрээ хэнийг нь сонгох гэж байна? Юнхера юу багш уу гэж хэлээд л гараад явна. Юнхера нөгөө Жонжэйний дүүтэй уулзаад тэгтэл би чамд нууц үзрээ харуулъя гэж Юнхерагийн утаслаа мессежээр нэгзүүл явуулдаг. Түүнийг нь харахад Ким болон Жонжэй хоёрын бичлэг байдаг. Юнхерач бичлэгийг үзчихээ дүү дээр нь очиод хоёр сайн алгадаад авдаг. Сэжиг төрж байсан чи үнэхээр нохон гөлөг байх нэ хэл хязгаар гэж мэддэггүй гэхээр нөгөө дүүнч бүр сонин царайлснаа
Би чамтай адилхан бодолтой гэд би чамд тусалж байхад чи яагаад намайг алгадаж хариу барьж байгаа мó гэд л хацраа барихад юм хэрэж чам шиг ийм ёс суртахуунгүй би биш ёс суртахуунтай хүн гэд л чааш явахтаа уйлаад л Жонжей юм уу тэнэг ингэж сүрдүүлэгдэж байсан юм уу ийм дорд амьтанд гэд л уйлаад явна. Жонжей Кан дээр очсноо чи төлөлгөөгөө гаргацсан байгаа юу? Төлөлгөөнийхэн талаар асууснаа энханд болсон бүх зүйлийг илчлэнэ гэсэн. Гэхэд Канч чамайг сүрдүүлж байгаа хүнийг би олчихсан байгаа. Тэр ч гэсэн надтай ижилхэн зоригтой байгаа. Сум тавихад би нүмийг барьж байгаа. Чамайг оногдосоо гэж хүсэхгүй байна. Чам руу явуулж байгаа сүрдүүлгийг зогсоож чамайг мөн хамгаалж ахад хийсэн бүх хүмүүсийн хариуцлагыг хүлээлгэнэ гэж хэлэхэд Жонжей урдаас нь харснаа Ким лөө анилвал би яг урд нь зогсож байгаа. Ким унвал би ч гэсэн унана. Гэдэл манай хоёр нэг нэгнтэйгээ нуур толохоор болдог. Ким ээж дээрээ очиод Жонжейтэй үргэж байгаа талаараа хэлснэ. Аав та хоёр шиг амьдрмааргүй байна. Хайр дурлал гэх зүйл байдаггүй. Жилдээ ганц 2 удаа уулзаж тэгж амьдрах сонирхол надад байхгүй. Би сайн үнтэйгээ жаргалтай баймаар байна гэхэд ээж нь ч урдаас нь инээснэ. Энд чинь зүгээр л хөөхд насны бодол над бодол ч удахгүй өөрчлөгдөх болно. Миний хүүгээ тоож байгаа ч юм алга. Ким ч урдаас нь Жонжей л надад хэрэгтэй. Би танд тодорхой хэлсэн шүү гэж хэлээ гараад явна. Багш нь нөгөө машиныг янзлуулсан үйжнийг хүлээгээ зогсож байдаг. Дотгош ороход яагаад надаас зүгтээд байгаа юм? Чи надад сайн биш байж болох ч би хүн штэ. Энэ машин бидний хувь нууц хэвээр үлдэх зүйл. Чи юун хэрэг сайн юмстэй гэхэд үйжийн ч юм хэлэхгүй машинаа үлдээгээд яв чамд аюултай гэхэд багш нь өөрийгөө хамгаалж чадах ганц зүйл мэн гэхэд үйжийн ч урдаас нь харснаа надад наадхнаас чи илүү зүйл байгааг мэднэ үстэй. Ингээд хоёулаа дуусгая гэж хэлэхэд багш нь ч тэгэл гараад явна. Ким хичээлээ хийгээ сууж байхад нь нууц хаягаас мессеж ирдэг. Мөн л нөгөө Жонжей болон Ким хоёрын хамт байгаа бичлэг ирдэг. Ким үүнийг харснаа бүх ажилчтай дуудаад ямар хаягнаас ямар хүн явуулсан, хаанаас явуулсан гэд бүгдийг нь ол үнийг хинч харах ёсгүйгээд л бүгд нь тушаал өгнө. Юм хэрэгийн аавын компанид хампуурлын сүүлийн шатандаа орцсон байгаа гэсэн гээд л бүгд хүүхдүүд яриад юм хэрэг хичээлдээ ирдэггүй. Жонжейний Ким дуудаад бичлэг явуулсан талаараа хэлээд би энэ бүгдийг зохицуулах болно гээд л тэрвэрээ зогсно. Камманч захирлынхаа өрөөнд орсон энэ сургуульд үүргээ биелүүлэхэд ганцхан боломж өгч байгаа. Мөн өөрт нь жүшээнийг сүрүүлэх тесрэх бөмбөг байгаа болохоор захирлын хувьд буруу зүйл хийсэн гээд бүх зүйлийг мэдэж байгаа болохоор хариуцлагын хүлээлэг өгөө гэвэл би том тесрэх бөмбөгөө дэлбэлэх болно гэж сануулга өгөхөд захирал нь ч тесрэх бөмбөгөөгээд л гайхаад хоцорно. Кан захирлын өрөөнөөс гарч ирэхэд Жован хүлээгээ зогсож идэг. Тэгснээ чи захирлыг оролцуулаад байгаа мó юу ийгээд байгаа юм? Би Жонжей болон Ким хоёрыг сүрүүлэх гэж байхад гэж хэлхэн Жонжей цаанаас нь сонсоод өөрийг нь сүрдүүлж байсан үнийг Жован гэдгийг нь олоод мэдчихнэ. Жонжей Каныг дуудаж уулзнаа чи хэрвээ бусад хүмүүст мэдэгдвэл би төрүүлж очиод аавдаа бүгдийг хэлээд энэ бүгдийг яг урдны хэрэгүүчийг зөвхөн сургууль болон аав би мэдхээр дараад өгөөч гэж гойно. Аавдаа хөтлөө зодуулж исэн ч надад хамаагүй нөө орхит нуугдаад амьдарч магадгүй. Өөрт нь юу ч олсон хамаагүй зөвхөн Кимийг хамгаалах болно гэдгийг сонсон Кам маань яагаад тэгж байгаа юм чи хүслээрээ бол би бууж өгөхгүйгээ цааш явахт нь Жонжей жирэмсэн болсон мөн Америкт очиж ахуулсан талаараа хэлэхэд Кимд хэлсэн үг гэхэд Кимд юу ч хэлээгүй мөн түүнийг шархлуулмааргүй байсан болохоор түүнээс зүгтаа салсан гэдгээ хэлээд сумаа тавих юм бол баяртайгаар Кимийн уур зогсно гэдгийг сонсон Кам маань ч юу ч хэлж чаддгүй. Юун хэрэгийн буудлыг үүжээ олоод ирсэн байдаг. Яагаад хичээлдээ ирэхгүй байгаа талаар нь асуухад юун хэрэг урдаас нь ууралснаа би сургуулиас гарах гэж байгаа. Ялангуяа Ким болон Жонжей хоёрыг ерөөсөө хармааргүй байна. Жонжейнээс бүр салмаар байна гэхэд үүжинч би хэнийг сонгох сонголтоо хийжлээ чамайг сонгож байна. Чиний өшөөгч нь авч өгөх болон сургуультаа ир гэж хэлээд өрөөнөөс нь гараад явдаг. Үүжинч нэг хүн дээр нэг дугтуутай юм бариад очдог. Юун хэрэг сургуулиас гарах хүсэлтэд бичиж байхад нь Жонжей урд нь ирээд суугаад урдаас нь босноо. Уурлаад чи хизээш намайг найзаа гэж боддгүй үстэй юмаа надад хизээж хэлж байгаагүйгээд гараад явснаа Ким дээр очсноо муу тэнэг найз охиноо хамгаалж чаддгүй. Жонжей та хоёрын хамт цуслагийн байшинд байсны чинь хүн биччихсэн байлээ. Та хоёроос гадна ямар хүн орж чадна гэж бодож байна гэж хэлэхэд Ким ч нөгөө дүүдээр нь очсноо муу хөгийн овш гэд яаж тэгж чаддаг байна гэд л зодож өгнө. Гадаа нь байсан хүүхдүүд бүгд гайхаад л тэгтэл Кан ирснээ нөгөө үүдэн зогсож байсан хэдийг цааш түлхэж хаяад Кимийг ороод болиулдаг. Жонжей мэдчихвэл яхын тэрэнд ямар хэцүү байгаа гэдгийг чи мэдэж байна уу? Бүгд чамаас олсон. Чамаас болоод тэр ямар их зүйлийг туулж тисч байгааг чи мэдхүү гэхэд Ким ч урдаас нь уурлаад юу юм надад хэл гэхэд Канч бүгдийг хэлдэг.
Юнхэраач автобусанд суугаад буудалтай ирэхэд нь өрөөнд нь Жон Жэй ирсэн зогсож байдаг. Хизээд өөрийг нь найзаа гэж боддог байсан талаараа хэлтэл яг тэр үед нь аав нь залгаад Жэйл групп нь манад туслана гэсэн миний охин одоо санаа зовох юмгүй гээд л бөөн баяр. Жон Жэй аавдаа би жирэмсэн болцсон хэлсэн бүгдийг чинь хийж Нью-Йорк руу яваад баг цэхэрлийн хүнтэй хамт байгуулна. Оронд нь Юнхэрээгийн аав тусал гэж хэлсэн байлээ. Юнхэраач уцаа тасалснаа Жон Жэйнийг чи энэ бүгдийг хийсэн үү гэхэд би удахгүй Нью-Йорк явах гэж байгаа. Явахаас өмнө гоё хоол авч өгнө гэд өрөөнөөс нь гарахад Юнхэраач бүр яхаа мэдгүй нэг хүн лөө залгаад л үлдэнэ. Жон Жэй гэртээ ирэхэд Ким хүлээж байдаг буугаад очиход уйлцсан Жон Жэйнээс уучлал гуйгаад л ийм зүйлийг яаж ганцаараа тэсдэг вэ гээд л уйлаад өгнө. Жон Жэй чи энэ бүгдээс зүгтхийг хүчээсэн зүгтэж чадсангүй чамайг намайг харах бүртээ гуниглаж байхыг харахыг хүсээгүй мөн чамайг шархлуулчихгүй гэж бодсон гэхэд Ким ч урдаас нь ахиж ганцаараа чинь үлдээхгүй уушлаарай. Дахиж тийм зүйл дуулахад хүрэхгүйгээл манай хоёр тэрвэрлдээ л уйлдаа зогсно. Би бидээш дэндүү хайртай маа та. Жуан нөгөө хоёрын бичлэгийг яг олон нийтийн шүлжээнд нийтлэх гэж байхад нь Кан ирээд утсыг аваа шичдэг. Энэ арга чинь буруу. Чи хүний амьдралыг сүрүүлж болохгүй. Бурууг зөв болгох гэж байна гэхэд Жуанч чи Жон Жэйн сайн биздээ ахад чинь ямар зүйл хийснийг чи мартаа юу гэдэл Жуан уйлаад л өгнө. Ким ч үүжин дээр оцсноо миний нүлмэс ерөөсөө зогсохгүй байх гэдэл уйлаад л үүжинч бүр гайхаад үүжин Юнхэраад маш сайн тэгээд Юнхэраг Жон Жэйнийг хармааргүй байх гэдгийг сонсоод өшөөг нь авч өгөхгүй аав дээр нь оцсон юм бэлээ. Аав дээр нь очиод зургийг нь өгөөд Жон Жэйг Нью-Йорк руу явуул битгий буцаад ирвэл хүсэлтийг нь хүлээж авахгүй бол Жэйл группийн уугаа охин ахлах сургуулийн сурагч байж жирэмсэн болсон гэдэг мэдээллийг хэвлэлээр гаргах болно шүү гэж хэлсэн бэлээ. Үүжинч Ким дээр очиод Кимийг тэрснээр 6 дугаар анги маань төгсдөг. 7 дугаар анги маань эхлэхэд Үүжин нөгөө Каинханы нууц камертай балыг нь хараад сууж байдаг. Үүжиний төрсөн өдрөөр багштайгаа шатан дээр уулзаад хамт зогсож байхыг Каинха хүүхдүүдэд зодуулаад зүгтэж яваад тэр хоёрыг шатан дээр үнсэлцэж байхыг харждаг. Тэр хоёрыг чарсан дайруудаа бүгд солиорчгээд шат уруудаад гүйхэд нь багш нь араас нь хүмүүс үүнийг мэдэж болохгүйгээд л араас нь буугаад гүйн. Үүжин зогсож байхад нь Юнсаг эднэр ирснээр Каинханыг хаацсан талаар асуухад нь би мэдэхгүй байна. Одоо та нар болцгоо шоглоомчин тэгжээж осол болж хуурдаг шүүгээ чааш давуулаад ордог. Жон Жэй Каинханы араас гараад явах гэсэн чинь Ким ирж болиулаад би тэдэнд одоо битгий Каинханыг дээрлэх гээд хэлжээ. Битгий уйлгээд л зогсно. Каинхач барилгаас гараад зугтаад багш нь араас нь гүйж гараад машиндаа сууснаа. Каинхаг хамтдаа ярилцъя, нүрээ хараад ярилцъягээд уцлуун залгадаг. Каинхач утсыг авснаа буртаас нь багш сурагчгээд бүгд галзуурчиж би бүгдийг чи илчлэх болно гэхэд багш нь надтай ярилцаач л гээд гуйдаг. Каинхач уцаа таслаад Кам болох дүүн залгахаар нутцыг аваад яг булангаас гарч явхад нь багш нь яг тэр замаар явж таарад Каинханыг дайрчдаг. Багш хүүхэнч буугаад очиход Каинханы утсан дээр өөрийнх нь дүрс бичгтээд байдаг. Камер хаана байгааг хартал үзгэнд нь байгааг олж хараад үзгийг нь аваад шууд машиндаа суугаад явчихна. Кан цагдаагийн газар руу очиод нөгөө хүүхдүүдийн бичлэгийг бүгдийг нь өгөөд бүгд цагдаа дээр дуудагддаг. Хүчирхийлэл, зодон, үдэшлэг дээр хаар тамхи энтер хэрэгэлсэн гээд бүгд цагдаа дээр дуудагддаг. Бүгд л өөрсдөө хамгаалж эсэргүүцдэг. Харин Жон Жэй бид нар тодорхой хэмжээнд оролцож байсан болохоор хариуцлагаа хүлээнэ гэдгээ хэлдэг. Багш нь Кантад аарснаа чи ч их зөрөгтэй юм а чамшиг тэтгэлгийн сурагч хурд нь харж байсангүй чамайг сургуулийг сүрүүлнэ гэж бодсонгүй гэхэд Кан урдаас нь очсноо. Энийг л хийх гэж би ирсэн ахыхаа халуурчныг олох болно. Зодуулж байхад нь хүртэл хар зогсон хүн бүрийг шийдэх нь өөрөө ч гэсэн нэг нь биш юм биз гэж хэлээд л яваад өгнө. Камман чангалгаа орохт нөгөө цагдаа дээр дуудагдсан хүүхдүүд чинь Каныг чинь чи яаж ингэж чаддаг байна энэ төр гэж тэгснээ сургуулаас яв гэхэд Кан сургуульд үлдэх үгүйг би шийднэ. Та нараар шийдвэрлэхгүй гэхэд хажуунаас нь та нар бол тэтгэлгийнх бисдээ та нарт буян хийж байхад ингэж хариуг төлдөг юм уу гэдэл бүгд дайрна. Тэгтэл цаанаас Тэхүү болон тэтгэлгийн сурагчид босч ирснээ бид нар та нарт дээрлэхүүлээд чадахгүй гэдэл дуу нэгтэйгээр хэлэхэд Юнсагч бүгд галзуу хамтад гээд Кандар ирээд Каныг яг цохих гэж байхад нь Жон Жэй цаанаас ирснээ болиулаад Каны зөв бидний буруу шудраг бус зүйл хийснээ бүгд үнэнгээр нь цагдаа дээр хэлцгээ тэгж байж л бид буруу хийсэн зүйлээ мэдэх болно ахиж тийм зүйл хийж болохгүй гэж хэлэхэд бүгд л сонин царайлаа зогсно. Үүжийн ариун цэврийн өрөөнд байхад нь Кан очсноо төрсөн өдрийн бүх замаа нуусан байлээ. Өөрт нь байгаа бичлэг дотор Үүжиний ганц ч бичлэг байхгүй байсан талаар хэлснээ энэ бүхэн дууссан гэж бодож байвал үгүй одоо л эхэлж байгаа гэж хэлээ. Кан маань буруу юм хийсэн бүгдийг би өөрөө нүдэрээ хараа шийдэх болно гэж хэлээ гараад явдаг.
Жонжийг зогсож явахад нь Ким араас нь очсноо чи заавал Нью-Йорк явах ёстой мó? Чамаа ганцаараа нь тийм зүйл туулахад хүргэсэн дуучлаараа гээл тэрвээ зогсож явахад нь цаанаас нь нөгөө Жован гарч ирэхэд Жонжей уулзах гээд араас нь очдог. Харин Кимд мессеж ирэх бөгөөд Ким болон Жонжейрийн бичлэгийг захирлын өрөөнөөс явуулсан пагсоохоо захирал байна гэж мессеж ирдэг. Ким ч захиралтай уулзах гээд өрөөлөө нь явдаг. Жонжей очсноо Жованаас яагаад өөрийг нь сүрүүлэх талаар асуухад багш хүүхдүүдгээд өөрсдийнх нь өмнө байнга бөхөлцөж байдаг. Та нар юу хийснээ мартаа юу? Ахаад ч надад бичлэг байгаа. Би Канд өгөөгүй нууц бичлэгүүд байгаа. Түүгээр чамайг сүрдүүлнэ гэхэд чи хэрвээ тараавал ээж чинь ч гэсэн нөлөөлнө гэдгийг мэдэж байгаа үстэй. Нэг ёсоор хэлэхэд захирал чиний ээж үстэй. Би хэн гэдгийг чинь урд нь судалж байгаагүй ч одоо би чамайг хэн гэдгийг мэдсэн гэхэд Жованч дуугүй түүнийг сонсоод л зогсно. Өвжинтэй юунхээрээ ярилцахдаа Жонжей өөр болцсон байна. Тэр Нью-Йорк явахгүй ээж болдгоо багтаа гэд ярьж яхад нь өвжин ч угаасаа чи түүнд дургүй үстэй түүнийг чи явуулахыг хүссэн бистэй гэхэд юунхээрээч урдаас нь харснаа. Би тэр өдөр зүгээр л уурлаа тэгээ хэлцэн тэрнээс аль муудаж сайнтахыг тэр гэдэм би тэр угаасаа сайн найзууд штэ гэхэд манай үжинж бүр шоконд ороод буруу зүйл хийснээ мэддэг. Кимч захирал дээрээ очиод асуухад захирал нь явуулаагүй харин ээж нь явуулсан байдаг. Ким ч ээж дээрээ очиод уурлаж өгнө. Яагаад тэр бичлэгийг над руу явуулж байгаа гэхэд ээж нь урдаас нь санаа зовоод чамайг зүгээр болгоомжтой бай гэж сануулж байгаа. Чи бол жүшиний өв залгамжлагч миний хүү гэхэд Ким ч урдаас нь аав шиг намайг гаргаад хайжах. Би чинь хүн штэ тэжээвэр амтан биш гэхэд ээж нь сонио харснаа шууд алгадаад хайчихна. Ким ч ээжтэй уурлаад би таны хүүхэд байх эрхийг сонгож чадахгүй ч өв залгамжлагч байхаа сонгож чадна гэд гарахт нь ээж нь араас нь орилсноо. Кимийг очиж тэрснэ чи бол миний зөв бүх зүйл надад байгаа бүх зүйл минь чи бол жүшиний өв залгамжлагч гэж хэлэхэд нь Ким ч баргар царайлаад л зогсно. Жонжей Кандар ирээд бүх зүйлд уучлаарай оройтч ойлгосонд удахгүй явах гэж байгаа талаараа хэлээд мөн Жэйл группийн Жонжейний үргээр амьдрах гэж байгаа. Сайн сууж байгаараа гэд босоход нь Кан ганц удаа ч болоо өөрт нь сайн байсан уу гэж асуухад Жонжей урдаас нь харж нэмсгэлснээ. Нэг ч удаа биш гэхэд Кан худалч гээл үлдэнэ. Жонжей шургуулганд байсан ургийн ихны зураг гаргаж ирээд маш удаан бодсны эцэст зургийг Кимд үзүүлэхээр болдог. Кимд үзүүлэхэд Ким маань хараад л уйлаад л Жонжей харин зургийг аваад усанд урсгахад Ким бүх зүйлд миний буруу гэд л уйлна. Жонжей болон Ким хоёр Кан хааны оршуулган дээр очсон түүнээс уучлах үйдэг. Жонжей бүх зүйлийг засах болно. Ингэж явах нь ч гэсэн бидэнд өгж байгаа шийтгэл байх. Хийсэн бүх буруу зүйл дээрээ хариуцлага хүлээх болно. Харин чи Канаас уучлахгүйгаараа гэхэд Ким ч уучлахгүй наа л гэнэ. Захирал нь нөгөө ангийн багш хүүхнийг дуудаад өөрт нь үжинтэй хамт байсан бичлэгүүдийг үзүүлснээр чи сурагчтайгаа зүй зохисгүй харилцаа үүсгэсэн байна. Үжинийг ирээхэн энэ хэргийг чимээгүй шийднэ гэсэн чамааг яв гэсэн гэхэд багш хүүхэн ч үжийн энэ бичлэгийг танд өгснө үү гэхэд тэдний өгөөмөр сэтгэл талрах юу болохыг чи мэдэж байгаа үстэй. Хүн мөргсөн эргээр шоронд ороогүйдээ баярлаад үжинтэй хамт өнгөрүүлсэн цаг хугацаа бүхнээ мартаад явал гэнэ. Ким Жонжей үжин юунхээрээ дөрөв сууж байдаг. Тэгснэ урд нэг шигэ гоё байна. Дөрүлээ хамт зугаалын энтер гэхэд үжинч бүр бай сууж ядаад гараад явчихна. Үжиний араас юунхээрээ очиод юу болсон талаар асуухад Жонжейнийг алга болгомоор байна гэхээр чинь аавд нь очиод юу хэлсэн талаараа хэлэхэд юунхээрээ ч уурлаа чи чинь солиотой мүү яагаад аавд нь хэлж байгаа ингээд орилж байхад нь багшин цаанаас машинтай ирээд зогсно. Үжин очиход багшин цаанаас нь бууж ирснээ. Бүх зүйл дууссан гэж бодож ивэл бүх зүйл дуусаагүй байгаа шүү гэж хэлснээ яваад өгнө. Үжинч ботсны эцэс Жонжейд Кан хааны балыг авчирж өгөхөөр ирдэг. Энэ бүхэн миний алдаанаас болоод эхэлсэн. Тэр үед аавынхаа нэр төрд сэв суулгачгүй гэж айсан юм. Осол гаргасан машин аавынх нь нэр дээр байдаг болохоор зүгээр л нууцсан. Машин дотроос нэг үзэг олоход камертай байсан. Камерыг нолоо шалгаад үзэхэд багш нь Кан хааныг дайрсан байсан. Одоо нууж чадахгүй нэгэ Жонжейд өгөхөд Канд өгөөд Кан маань цагдаа дээр аваачаад өгдөг. Сургууль дээр нь цагдаа нар ирээд захирлынхаа өрөөнд нэгжлэг хийгээд багш хүүхэн ч явах гэж байхад нь цагдаа нар ирээд баримтлаад аваад явна. Үүнийг цаанаас Кан маань хараа зогсож байдаг. Жүшиний нөгөө дээд удирдлагууд нь бүгд цугласан нөгөө захирлыг байцаахад бүх болсон зүйлд өөрөө буруутай бүх хариуцлагын өөрөө өөрнө гэхэд Ким ээж ч урдаас нь харснаа та зүгээр явж үз өөр шин захиралтай болно гэж хэлээд гараад явна. Жован ээжийнхээ өрөөнд орж ирснээ ээжигээ сургуулиас гарч байгаад нь баяртай байгаа мөн энэ л миний хүсч байсан зүйл таныг зовоочихгүй гэж байнга боддог байсан талаараа хэлээд гараад явна. Жойны жирэмсэн гээд ер нь л сургууль дээр нь болсон бүхэн олон нийтэд хүрдэг.
Жонжины аав дахиж чамайг харахгүй чи бол миний охин биш. Би буруу хүнд буруу цаг хугацаагаа зориулсан байна. Чи бол бүх зүйлийг нураасан чам дургүй хүрч байгаагаа хэлэхэд Жонжин ч урдаас нь харснаа би айхгүй байна. Мөн баяртайгаар хүлээж авч байгаагаа хэлдэг. Ким Канаас очиод уучлах гойход Кан ч уучлалтыг хүлээж авахгүйгаа хэлээд уучлалтыг хүлээж авал ах минь босч ирэхгүй би чамайг хижээд уучлахгүй. Хэрвээ чи энэ бүхнийг эхлүүлээгүй байсан бол хизээч ийм зүйл болохгүй байсан гэдгээ хэлдэг. Ким ээж ч ахин ийм алдаа гаргахгүй уучлалт гуйж байгаа талаараа мэдэгдэл хийн. Ёнсог чамаа эднэр байцаагдаад хүүхэд дэрлэгэж хор учруулсан талаараа хэрэгэ хүлээж байна уу гэхэд цаанаас Ким орж ирээд би ч бас хэрэгтэн хэрэгэ хүлээж байна гэдэг. Юнхера болон өөжийн хоёр сургуулийнхаа өөдөнд хам зогсох бөгөөд Юнхера чи аавынхаа ерөнхийлөгч дэвших байсан карьерийн сүрүүлсэн мөн Жонжид бүгдийнхэн төлөө зарим зүйлсийг хэлээгүй үлдээсэн дээр Жонжинээс урсны чинь хоёулаа авсандаа аваад орох зүйл гэж хэлээ машиндаа суугаад явна. Жонжи болон Юнхера хоёр ч уулзалтаад бие нэгээ ойлгоод бибитэйгээ эвлэрснээр тэрвэрлдээ зогсдог. Ким сургуультай явах гээд гарч ирэхэд нь Жонжи гэрийнх нь үүдэнд хүлээж байдаг. Өнөөдрийг надад зориулаач гэхэд Ким ч тэгээгээд манай хоёр ч дугуй унаал хамтдаа болцоод Жонжиж нэг өдөр хоёулаа дахин инээмсэглээд нэг нэгэн дээрээ ирэх болно. Төрдөө хоол байгаа гэд бодчих гэхэд манай Кимч жил зовхгүй жаргалтай байвал хангалттай гэд тэрвэрлдээд л зогсно. Кан дээр очиод Юнхера Жонжи чамаас уучлалт гуйгаараа гэсэн юмгээд хажууд нь суудаг. Канч маш урднараа гүйсээр Жонжи дээр ирдэг. Өөрийнх нь хийсэн зүйлүүдээс болоод Жонжи явах болчлоо. Мөн өөрт нь сайн болсон дуушлаараа бүх зүйл дуушлаараа гэд манай хүнч Жонжиг тэрврээд уйлж өгнө. Жонжиж би Нью-Йорк явахгүй намайг жаргалтай болгох газраас би дахин эхэлнэ. Тийм болохоор чи битгий санаа зов сайн сууж байгаараа гэд машиндаа суухдаа тэр өдөр надаас асуусан асуултаа санаж байна уу? Чиний зөв би худлаа хэлсэн юм гэхэд Канманч энэд алдаад л үлдэнэ. Жонжи нэг газар ирэх бөгөөд нэг хашаалга ороод хаалгыг онгоолгоод ээжээ би ирлээ гэснээр шатлал маань төгсдөг. 7 ангийн турш намайг дэмжиж хамтдаа байсан бүх хүмүүстээ баярлалаа. За тэгвэл дараагийнхаа киногоор уулзцгаая. Мөн намайг дэмжиж лайк болон subscribe дарахаа мартаоцай.